Metaverse Metaverse. Are you ready? За өнөөдөр та бүхэндээ Gachaku гэдэг анимыг ярьж хөрж хийсэн. Сүүлийн үед гарч ирсэн шинэлэг дэ ханахгүй dark төрлийн аним байгаа. Үйл явдал ихтэй цуврал бөгөөд та бүхэндээ товчхон яриад өгөө. 2025 оны 3 дугаар сарын анхны 1-р анги хийсэн байдаг бөгөөд аним студио Bones хийсэн байлээ. Тэгээ тэр нь болохоор My Hero Academy хийсэн студио юм байлээ шүү. За аним нь болохоор К Уранагийн ижил нэртэй манган дээрээс үндэссэн. Тэгээд манган мэдээж 2022 оны Weekly Show магазин дээр цувралаар ер нь бол гарч эхэлсэн байлээ л. Хэрвээ энэ анимыг сонирхож байгаа бол би сонирхож байгаа ингээд доор комент хэсэгт бичээрэй. Тэгэх юм бол би манга биш ийгөө комик ярьдаг хэсэг дээрээ би энэ анимыг бүх аркуудыг энэ комик болгоод яриад өгч болох юм. За тэгээд яриулъя, комик дээр яриулъя гэд биччихээрэй. 50-аас дээшээ гарвал би шууд хийж өгнө. За тэгээд бүгдээрээ хотод амьдардаг баян хүмүүс баг зэрэг эвдэрсэн зүйлсээ шууд хайдаг. Жишээ нь нэг эмэгтэй охиндоо дөнгөж авч өгсөн тоглоом бамбууш нь эвдэрсэн гэж шууд хаяхыг хэлдэг. Тэр эмэгтэй асуурлал муухай харагдан дараа нь шинэ юм авчихна гэж охиндоо хэлдэг. Охин ч үүнд нь дуртай. Тэгээд ээж нь тоглоомыг бусад хогтойд хамт жижиг хогны нүхэнд газар доорх хогийн машины зүг урсгаж явуулна. Тэр үед залуу хүү Рүүдо газар доорх хогийн газар доторх хог тээвэрлсэн ирсэн машинуудыг ажиглав. Тэр хогийн газарт нууцаар орж нэг өрөөнд орсон ч нэг хамгаалагч дуу чимээ сонсоод отгош орж ирсэн шалгааг хогоо уудалж байгаа хүнийг Рүүдог олно. Хамгаалагч буугаа гаргаж хотоо бохирдуулж байгаа муухай хүн гэж загныг уурлаж эхлэв. Рүүдо бол ийм үгийг 7 хоног бүрийн мигмар гарыг сонсдог болохоор дуугарлгүй байлаа. Гэтэл хамгаалагч дохио дуудаж өөр хамгаалагчид ирлээ. Рүүдо хогийг уут шидэж тэднийг саатуулчаад гардаг агааржуулагчийн хоолоо руу гадагш гарах үед хаалган хаагдаж хамгаалагчид дахин ирэн бууцсан ч Рүүдо маш хурдангуй чан дээгүр харайж томноос бултаж чаджээ. Нэг сум Рүүдогийн гарыг шүргсэн ч тэр харайсан хогийн хоолооноос гарч чаддаг. Тэр хамгаалагчдыг хэнийг ч хэрэггүй хогоо яагаад хамгаалаад байгаа юм бол гэж дотроо бодон уурлана. Маргааш нь хог ухагч гэх мэтээ хотоор тарж хүмүүс энэ хэргийг ядуусын хорооллын хүмүүст тохов. Харин нөгөө талд ядуусын хорооллын хүмүүнийг Рүүдо хийснийг бүгд мэдэж байсан. Тэд нэг өдөр энэ хүү баригдах байх гэж боддог ба зарим нь бүр баригдаасаа гэж хүсдэг байлаа. Рүүдо тэдэнд огт санаа тавьдаг бай. Тэр засварсан зүйлдээ зархаар дэлгүүрийг жижигхэн булангаа нээдэг. Тэр үед найз охин болох Чива ирж чи яагаад амь насаа эрсдэд оруулж байж баян хүмүүсийн хог ухаж байгаа юм бэ гэж санаа. Рүүдо хариудна. Тэд хэрэгтэй зүйлсийг шууд хайдаг. Тэр хаягдсан зүйлийг би үнцэнтэй гэж боддог гэж хэлнэ. Хэрвээ би тэдгээрийг авч засварлаад зарж мөнгө олж байвал бүр ч илүү надад хэрэгтэй шүү дээ гэж тайлбарлана. Чива үүнийг ойлгож эхлэж байтал 3 хүн ирж энд хог үнэртэж байна гэж хамраад арлаа. Тэд Чива Рүүдог хажууд байвал чиж бас хог шиг үнэртэнэ гэж хэлвэ. Тэд Рүүдогийн зузаан хар бэлийг шүүмжилж эдгээрийг Обамагийн эмгэгч байхаас хойш бараг угаагүй хүрвэл тууралт өвчин тусан шүү гэж тоглоом хийдэг. Нэг хүү Рүүдог зассан дэнлүү шиг өшөж энэ хогийг хинч худалдаж авахгүй гэлээ. Тэр бас Рүүдогийн гараа нууж яваад байдаг хэтэрхий аимшигтай болохоор тэр гэж хэлв. Рүүдо чимээг өхөн бүхнийг сонсож байлаа. Гэвч нэг хүү түүнийг алуурчны хүү гэж дуудамгц руу доорлов. Гэхдээ нөгөө 3 хүү түүнийг зогсолтгүй дооглон ядуусын хорооллын гэмт хэрэгтнүүдийн хорих газар гэж хийсэн юм шүү дээ. Чи яг тэнд охин гэж шоолж гарав. Энд амьдардаг хүмүүс бол олон жилийн өмнө гэмт хэрэг хийсэн хүмүүсийн үр удам юм. Тиймээс тэд нэр төрөө маш их хамгаалдаг. Гэтэл Рүүдогийн аав хүн алсан хэрэг хийсэн учраас бүгд түүнийг жигшиж зэвүүцдэг. Рүүдо тэдний дарамжлыг нь тэсэлгүй ширүүн харцах шийдэхэд нөгөө хүүгүүд айж өмдөө норгоо зүгтчихва. Гэхдээ тэд зүгтахтаа ач гэсэн Рүүдэг бас аав шигээ алуурчин болно чи том болоод мөн новш минь шоронгийн хадаас болно гэж хэлдэг. Тэр өгнүүдийг сонссон Рүүдо чимээгүйхэнд инлүүгээ дахин засаж эхлэв. Чива түнд чи сайн хүн аав шигээ болохгүй гэж хэлэхэд Рүүдо ичээд уулаа. Тэр талархлаа илэрхийлэх өмнө Чивагийн гинэт түүний хажууд байсан хоон тоглоомыг олж харлаа. Энэ тоглоомыг Рүүдо хог дээрээс олж авчихад Чивад бэлгэлж гэж байсан байж. Гэвч тэр өгхийн өмнө Чивагийн ээж ирж түүнийг дагуулan явчихв. Рүүдо гэртээ харихдаа түүнийг өргөн авсан аав болох Рито түүнийг хүлээж авлаа. Рито энийгээ Чивад нохоо өгөх гэж байхдаа яаж сандарч байлаа даа гэж дуурай. Рүүдо улааснаа та бидний харж байсан юм уу гэж гайхав. Дараа нь энэ тухай тухтай ярина. Одоо хог дээр очисон явдлын чинь тухай ярий гэлээ. Тэр чинь чи ингэж өөрийгөө зовоох хэрэггүй. Бид тийм ч ядуу биш. Чи чамайг өргөж авсан өртөө гэж бодож байгаа байх. Гэхдээ би чамайг өөрийн хүү шигээ боддог гэв. Нэрүүдээ үгүй би таныг жинхэнэ гэр бүл гэж боддог. Би зүгээр л тус болохыг хүссэн юм аа гэж хэлв. Рито түн тэгвэл эн чин Чивад ч гэсэн үннээ хэлэх цаг боллоо гэв. Рүүдо санаа зовж суманд өртсөн газараа
өвдөж шаналж маш их зовиртой болж ихтнэ. Рито тэр даруй анхны тусламж үзүүлж гарыг нь болтыг нь сольж өгчээ. Рудо гараа хараад эдгээр нь байнга гэмтэж байдаг болохоор хүмүүс түүнийг муу хүн гэж боддог байсныг санаа. Заримдаа шархан гинэт маш их өвддөг байжээ. Нэг өдөр Рето түүнд шидэт хар бэлээ өгсөн юм. Өвдөлтийг дарж чаддаг. Рето шахыг нэмжил дуусныхан дараа чиваа тэглээ хурдан хэлэхгүй бол өөр хүн ирж булаачхан шүү гэж хошигно. Тэд нинээлдэж ярьж байна. Удамчнаас нэг аимшигтай баг зоосон хүн бүхнийг сонсож байлаа. Дараа нь өдөр нь Редо зориг гаргаж сэтгэлээ хэлэхэд Чивагийн гэрлөө нохойн тоглоомоо бариад явлаа. Гэтэл замдаа тэр хорооллын болонд нэг аимшигтай зүйлтэй тарав. Хүмүүсийн гэмт хэрэгтний хайдаг нүх гэдээр нэг шинэ хүн шидэгдэж байлаа. Энэ зүйл ядуусын дунд бол ердийн үзэл байсан ч Редо тэр хүний дараа юу болдгийг нь бодон айж гайхширнаа. Гэтэл Селла гинэт гарч ирээд энэ бол үнэхээр аимшигтай зүйл шүү гэв. Рүүдэ түүнийг хараад зочирдон Селла цааз хог бусад зүйлсийн талаар ярьж эхлэв. Тэгээд тэр би чамайг тэр нүхэнд орчихвэ гэж их айж байна. Хэдий хаягдсан зүйлс бүгд хэрэггүй биш амьдралынхаа эрсдэлд оруулах шалтгаан биш гэв. Рүүдэ хэлэхдээ Риточ гэсэн яг үүнийг хэлв. Гэвч Чива инээгээд яагаад гэвэл Рито чамайг хайрладаг шүү дээ гэж хэлв. Рүүдэ хэсэг бодоод Чива түүнийг хайрладаг гэдгийг нь ухаарч түүний жижигхэн тархин Чивагийн хэлсэн үг Рүүдэд хайртай юм шиг сонсогдсон гэдгийг ойлгоод иччих юм. Харин Рүүдэ аль хэдийнэ баярсан байлаа. Тэр газар унаад нүрээ барьж инээмсэглэн нохойн тоглоомоо Чивад өгөөд энэ нохог дээрээс олсон болохоор чамд хэрэггүй байж магадгүй. Гэхдээ энэ нохог чамтай байсан нь илүү аз жаргалтай байх гэж би бодож байна гэж хэлвэ. Харин Чива тоглоомыг инээмсэглэн авч би үүнийг нандинан хадгална гэв. Рүүдэ өмнө нь хизээч ингэж их баярлаж байгаагүй. Тэр баяртайгаар бүжиглэн үсрэн гэр рүүгээ гүйж явхад энэ тухайгаар Ритод ярих ёстой гэж бодлоо. Тэрлүүгээ явж байхад зарим харуулуудтай мөргөлтөн тэд түүнийг тоосонгүй. Гэхдээ яагаад энэ харуулууд ядуусын хороолд явж байгааг нь Рүүдэ гайхна. Гэртээ ярмагц хаалгаа нэгээд босон тухайгаар Редод хэлэх гэж ярьж эхлэв. Гэтэл дотгош оромс Редод газар унсан байгаа. Түүний дээрээс баг зөөсөн хүн хутга зоож аавыг нь алчсан байгааг харлаа. Тэр багтай хүн Редог нэг харчхаад хутгаа улам гүн зоолоо. Редо уурж түүний өөдөөс дайрсан ч тэр хүн маш хүчтэй зогсон тул Редо юу болоод өнгөрснөг ч ойлгосонгүй. Сэхээ ороход багтай хүн гадагш гарч явж байв. Тэр хүний араас гүйх гэж байтал Редо сулхан дуугаар дуудаж хэлв. Яаж игээд амьд байсан Редо сүүлчийн амьсгаагаар Рүүдэ дугт гэж хэллээ. Рүүдэ би эмч авчирна гэж хэлсэн чинь зүгээр энэ муухай ертөнцийг өөрчлөж чадах хүн болоорой гэж хэлээд чимээгүйхэн нүдэн анлаа. Рүүдэ юу болоод байгааг ойлгож чадсангүй. Гэтэл гэнэт цэргүүд ирж түүнийг буруутгаж цахилгаан буугаар зохиж газар унгав. Чи хүний аим хүнээсэн хэрэгтэн байна. Чамааг буруутгаж байна гэж хэлв. Рүүдэ үгүй би биш жинхэнэ алуурчин саяхан гарсан та нар барьж амжина гэж орилсон ч тэд сонсоогүй юм. Харин улам хүчтэй цахилгаанаа зөхиж ухаан алдуулав. Удалгүй Рүүдэг цаазаар авах газар руу авч явжээ. Түүнийг харахад бүх ядуусын хорооллыг хүмүүс цугласан байлаа. Юх буюу ангал буюу абьюс руу шидэхийг харахаар цугларсан байлаа. Хотын гол тэр бол яг л мета абьюс шиг тийм төмөрлөг абьюс шиг харагдана. Хотын гол хэсгээс чухал хүмүүс ирсэн байв. Шүүгч Рүүдэг хандан хүн ална гэдэг бол хамгийн том гэмт хэрэг. Чи жирийн ядуу үг асан ч ял шийтгэл нь багасахгүй гэв. Тэгээ Рүүдэг абьюс руу шидэж алхаар шийдлээ. Үүнийг сонссон хүмүүс баярлаж ойрлож хүний мууд дурлнаа. Рүүдэ энэ бүхэнд итгэж чадахгүй байв. Тэр зүгээр л хэн нэг нь надад итгэхээсэ гэж хүсэж байлаа. Тэгээд хүмүүсийн дунд харцаараа гүйлгэж Чиваваг олж харахаар шидэж хайгаад Чиваваг олж харлаа. Тэр түүн рүү хашгирч би Ретог алаагүй жинхэнэ алуурчин ололдоо гэж хэлв. Гэвч Чивава зүгээр л би чамд итгэсэн. Гэхдээ чи итгэлийн минь даахгүй хүн байсан байна. Эцсийн эц чи алуурчин юм байна гэж хэлээд Рүүдэгийн өгсөн тоглоомыг газар унгаагаад буцаж эргэж явлаа. Энэ урвалт нь Рүүдэд маш их гомдол зөвхөрлийг өгсөн юм. Тэрний зүрх сэтгэлийг харанхуй ангаллуу унгаасан юм. Рүүдэ уурч түүний хүн биш тархич үгүй махан бие амтан гэж зандрав. Тэр би та нарыг бүгдийг чинь там руу нэлгэнэ гэж хэлэх үедээ жинхэнэ алуурчин олон хүний дунд байгааг анзаарлаа. Рүүдэ энэ тухай хэлэх завдлагыг нөхрөө шидэгдэв. Рүүдэ унсан байлаа. Унаж байхад ухаан алдсан ч доод талын хог дээр унаж амьд гарчээ. Сэшгэд бүх биеийн зүгээр байв. Юу болоод байна? Яагаад би амьд байгаа юм бэ гэж гайхав. Гинэт аимшигтай өмхийн үнээр ханхалж эхлэв. Рүүдэ хамраа тагалж хогон дунд оршиж буй асар том тал нутаг шиг газрыг олж харав. Бас хизээч харж байгаагүй зүйлс олон байлаа. Гинт түүнийг нэг том сүүдэр бүрхв. Рүүдэ эргэн хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Тэрний өмнө хогноос бүтсэн аврах том мангас амаа нээж зогсож байлаа. За 40 хүнтэй яриулъя гэж бичих юм бол би комикийн ярьж хэлнэ гэж хэлсэн. Харин ярихдаа
энэ сувг дээрээ ингээд оруулж яриа шүү. За энэ сувг руу ороод лайк дараад яваарай. Тэгээд угаасаа 37 хүн яриулъя гэж бичсэн байл л дээ. Гэхдээ би 37 хүнийхэн тий бичсэн сэтгэлийн үнэлээд 7 хоногт ерөнхийдөө бол нэг 20 минутын бичлэг нэгийг оруулаад явна гэсэн үг. Тэгээ миний комик болон энэ хоёр хоёулын идэвхтэй ингэж явнаа. Тэгээ би угаасаа энэ дээрээ бол дахиж комик оруулахгүй. Би өмнө комик оруулсан чинь миний үзэлт буураад исэн болохоор би жоохон ингээд алдаа гаргасан байлээ. Комик аним хоёроо би ингэж тусна гэж авч явахаар шийдсэн. За тэгээд Гачакогийн одоо 2 дугаар англи руу шууд орцгоё. Олон талын юм яриад ярих уу шууд энэ миний комик руу ороод лайка дараарай. Өөдөө нэг хормын зуур юу ч бодож чадахгүй болж гацлаа. Тэр аимшигт мангасыг хараад маш их айж сандан зочив. Өмнө тэр яагаад хүмүүсийг хог гүн нүх рүү хайдаг байдгийг гайхдаг байжээ. Гэхдээ доор нь юу болж байгааг хинч бододгүй байсан юм. Бас тэр нүхний ёроол өөр ямар нэгэн аюултай зүйл байж болох тухай хинч санаа зовдөггүй байсан. Рудо хамгийн ихэнд түгшээж байсан зүйл бол гэхдээ Рудо энэ бодлоо маш хурдан мартаж аимшигт том мангасыг дөхөж ирэхэд зугтаж эхэлнэ. Гэнэт мангас маш чанга архирч хогийн овооноос олон мангас гарч ирэв. Тэд бүгд Рудог хөөж эхэлнэ. Рудо аль болох хурдан гүйсэн ч тэр удалгүй мухардалд орлоо. Тэр эдгээр мангасыг яг хөдлөх чадвартай хог шиг л санагдаж байв. Мангасууд гинэт дайрч ирэхэд Рудо арай гэж бултаж чадлаа. Зүгтаах гэж оролдох үедээ тэр халтарч унаад хүний гавлын ясан дээр унав. Энэ үе тэр өөрийнхөө тавилангаа ойлгосон мэт зогт тусав. Тэр үүнийг энд хайсан муу хүмүүсийн хараан зөвхөн би буруугүй байхад гэж бодож байлаа. Гинэт Рудогийн зогсож байсан хог нурш тэр доош унаж хадан ёроолд хүрвэ. Энэ нь түүний түр зур мангасуудаас холдуулсан ч өөр нэгэн аюул гарч ирэв. Агаар гинт хортой болж эхэлсэн юм. Хэрвээ тэр удаан амьсгал бол уушгин гэмтэн гэдгийг ойлгов. Тэр ам хамраа бэлэгээрээ таглаж хаа нэгтээ нуугдаж амрах газар хайж эхэлнэ. Гэвч тэр муухай газарт аюулгүй газар ер нь байдсан болов уу гэж бодов. Бүх газар л аюултай байв. Найдвараа алдаж эхэлсэн тэр гинэт цусаар бөөлдсөн бөгөөд хортсон юм шиг бололтой хортой агаараас бол ядж яхад мангасуудын чимээ дахин тэр аваар дуугарч Рудо газар унаад шөдөлж чадахгүй шахан болов. Тэр барыг бууж өгөө. За ингээл миний үхэл ирлээ гэж бодов. Гэвч гинэт түүний толгойд амьдралынхын сүүлчийн мөчүүд дурсамж орж ирэв. Түүний гарт нэгэн хачирхалтай хүч мэдрэгдэв. Тэр энэ хүчийг ойлгоогүйч орчноо өөрөөр харж эхлэв. Хог дундаас гэрэл гарч нэг төмөр хоолой тодрон харагдав. Рудо тийшээ мөлхөж очив. Би амьд үлдэж намайг энд хайсан хүмүүсээс өшөөгөө авах болно. Бас миний аавыг алсан муу хүнээс алуурчин нэгч би шийдэх болно гэж дотроо бодноо. Бас шийднэ. Тэр төмөр хоолойг шүүрч аваад босов. Уур хилэн нэмэгдэж мангасуудыг ойртож эхлэх үед тэр гítэл мангасууд түүний лүү дайрах гэтэл Рудо шууд төмрөөр зөхөж хоол шидэж эхлэв. Тэр мангасыг хараагүй зогсон ч маш сайн зогсон байд юм а. Зохиулсан мангас хоол шидэгдэж нүхний доод хэсэгт байсан өөр нэгэн оршин суугчийн хажууд унав. Тэр хүн гайхаж хоцров. Яаж ийм чадaltaй хүн энд ирчих вэ гэж гайхнаа. Рудо тэр үед бүр ухаанаа алдсан мэт байв. Хорт утаа хамраас нь гоож тэр ийш тийш үсэрч байв. Чулуу мөргсөн ч баг юу ч болсонгүй. Нэг мангас чулууг зөхөж унгаагаад Рудог нурангад дарагдав. Гэхдээ тэр шүд зүүн босч ирэв. Тэр шон авч бүх хүчээрээ мангасрууд руу зөхөж эхнэ. Энэ мангасыг маш их гэмтээв. Гэхдээ яг тэр үед өөр нэгэн мангас доороос нь гарч ирдэг. Рудо арай гэж зайлж амжсан ч хорт агаараас болж дахин цусаар ханайлгаж эхэлнэ. Энэ үед мангасуудыг түүн рүү дахиад дайрав. Гэтэл түүний дотор дахин нэгэн нууцлаг хүч оргилон гарч ирэв. Энэ удаа түүнд амьд үлдэх зориг хүч өгч байлаа. Рудо руу 2 мангас зэрэг дайрсан ч тэр айдж зүхтэлгүй зоригтойгоор тэмцэж тулалнаа. Автан ашиглан эхний мангасуудын гавлыг өсөж хаява. Дараа нь 2 дахь мангасын дундуур нь хувааж түүний дэлбэлж орхивоо. Тэгээд Рудо хэсэг амар цуух боломж гарсан юм. Гэвч том мангас дахин багаар ойртож эхэлж байлаа. Рудо үүнийг хараад шууд зүхтаж хүчээ нөөхөөр шийднэ. Гэтэл мангас хөлөөрөө газар хүчтэй гიშгэд Рудо хоол шидэгднэ. Рудо нүдээ нэхэд нэг аимшигтай баг зуусан хүн түүнийг хард зогсож байлаа. Рудо энэ хүний хэн болохыг хаанаас ирсэн болохыг нь гайхан бодноо. Тэгтэл багтаа хүн түүнийг өргөөд авч явлаа. Рудо зусаа нөлмөж бэлэн байдалд орсон ч тэр хүн Рудогийн нүүрэнд хиймэл амьсгал маск зууж өгдөг тул Рудо дахин амьсгалж чадж эхэлнэ. Рудо маш их гайхсан тул
Түүнээс чи эндхийн хүн үү? Энд юу болж байгаа юм бэ? Эднэр чинь ямар мангас вэ гэж асуулаа. Гэхдээ багтай хүн чимээгүй байл гэж хэлв. Рудо түүнд дахин чанга дуугаар асуув. Багтай хүн дахиад дуугаа бай гэж зөөлөн шивнэв. Рудо чи илүү тод ярилтаа гэхэд тэгтээ багтай хүн тэсэлгүй яриллаа. Бид газар доор биш, бид газар дээр байна. Харин дээр амьдарч буй хүмүүс энэ газрыг там болгосон гэлээ. Тэр багтай хүн бас хэлв. Тэр том мангасууд хогноос бүтсэн тэд чимээ сонсож дайрдаг. Чи чимээтэй байгаа, чимээгүй байгаагүй болохоор тэд чамайг олчих гээд байна. Тэгээ биднийг ч олчих гээд байна гэж хэлдэг. Тэр цаашаа энгийн зэвсэг мангасуудын эсрэг үйлчлэхгүй. Бид зүгээр сэмхэн зүхтаж байсан. Гэхдээ одоо оройтсон гэж хэлнэлээ. Тэр үед нэг мангас тэднийг гүйцээд ирэв. Рудогоос болоод багтай хүн шууд тулж байлтахаар шийдэв. Гинт түүний гараас алтан өнгөт гэрэл гарч шүхрэн зэвсэг болж хувирлаа. Мангас дайрах үед багтай хүн шүхрээд эргүүлэн мангасыг яг машинтай адилхан бутцахгүй. Мангас үгүй болж тоос болон сарнив. Рудо энэ юр бусын хүчийг хараад үнэхээр гайхан биш. Тэр бас нэг зүйл анзаарав. Энэ хүчээр зохиулсан мангас дахиж сэргээгүй юм. Тэр үед дахин олон мангас тэдэн дээр ирлээ. Гэвч багтай хүн бүгдийг нь дийлнэ гэдэгтээ итгэлтэй зогсож байгаа харагдана. Тэр мангасууд руу дайр шүхрээ ашиглан тэднийг дэлбэллээ. Дараа нь шүхр шиг ашиглан агаарт үсрэв. Рудын технологиг доод дэлхийн хүмүүс бүтээсэн зүйлөө эсвэл зөвхөн энэ багтай хүнд байдаг зүйлөө гэж бодон зогсно. Энэ хооронд багтай хүн агаарт дүүлэн сүүлийн том мангасын өөдөөс очлоо. Мангас түүнийг хармагцаа хүчлэлэг шингэн зацав. Багтай хүн шүхрээс түүний хүчлэлэг хийг хаана. Затсан хүчил газар унахад тесэрч эхлэв. Тэгээд багтай хүн мангасын толгой дээр үсэрч шүхрттэй улам их хүч шингээгээд маш том болголоо. Дараа нь тэр дээшээ үсрээд ойртож толгой болон чухал эд хэрэгтнүүдийг хамтан зүсвэ. Дараа нь багтай хүн Рудо дээр иргэн ирлээ. Рудо чи юу хийм бэ гэж суугаад багтай хүн багаа талаад намайг Ингини гэдэг би зүгээр л ингийн хүн гэж хэлвэ. Ингини өөрийн багийг авсандаа харамсан. Учир нь маш муухай агаарыг амьсгалсан юм аа. Өмхий хогны. Тэр уурлан Рудог буруутган. Гэтэл гинэд Рудо ухаан алдаж уннаа. Рудо ухаангүй байхдаа нэг хуучин дурсамжаа санав. Бага байхдаа тэр шавартай болсон байдалтай гэртээ иржээ. Рита түүнээс юу болсон талаар асууад Рудо гэлээ надтай хамт байсан хүүхдүүд намайг шаварт үлгсэн. Би зүгээр л хэд зүйлсээ удаах сайхан арчилбал сүнс оршдог гэж боддог. Би бүх эд зүйлсийг амьтаа гэж боддог гэж хэлсэн гэжээ. Тэр хүүхдүүд инээгээ түүнийг шоолж эхэлжээ. Рудо энэ үлгэрийг Ретогоос сонссон учраас өөрийгөө буруутгав. Яагаад гэвэл ийм үлгэрүүд хүмүүс зүгээр л зохиодог гэж бодсон байв. Гэвч Рето үнэхээр эд зүйлс сүнстэй гэдэгт итгэдэг байжээ. Рудо баярлаж тэгвэл энэ өрөөнд байгаа бүх зүйл сүнстэй гэсэн үг үү гэж асуув Рето. Тийм ээ. Бүх зүйл сүнстэй байж болно гэжээ. Тэр Рудогийн өмссөн бэлэг хүртэл сайн арчилбал сүнстэй байж болно гэж хэлдэг. Дараа нь Рудо ухаан орж Ингини түүнийг чирч байгааг анзаарв. Рудо уурлаж яагаад намайг гинжилсэн юм бэ гэж асууад Ингини чи бол энд бол танихгүй хүн. Тийм болохоор болгоомжтой байх хэрэгтэй гэж хэлвэ. Янз янзын хүн энэ үгээр ирж байгаа шүү дээ. Рудо хөдөлж Ингинис намайг явуул би хот руугаа буцах ёстой гэж маш ууртайгаар хашгиран хэлв. Инжени түүнд одоо тийм боломж байхгүй гэж хэлв. Рудо нэрлэн хот бол энэ доод газарт Шипери гэж нэрлэгддэг юм. Шиперийн тэнгэрт байнга хөдөлж байдаг тул яг хаана байгааг мэдхэд хэцүү. Тэгээд Рудо нис чадахгүй болохоор эргэж очих ямар ч арга зам байхгүй гэж Инжени хэлв. Гэхдээ Рудо бууж өгөхгүй байв. Учир нь тэр дээр байгаа муу хүмүүсээс өшөөгөө авахыг үнэхээр их хүсэж байгаалаа. Инжени одоо бол чиний энд байх цорын ганц зам бол чимээгүй байж нөхцөл байдалтай дасаарай гэж хэлнэ. Рудо бууж өгөхгүй байгаа байдлыг нь Инжени харна. Рудо чи хэлсэн би одоо доор гатсан. Тэгэхээр дээш гарах арга байгаа гэсэн үг биз дээ гэж Инженигээс асуухад би эндээс яаж гарахыг мэдмээр байна. Чи хэлтэл би чимээгүй байхгүй гэж Рудо хашгирч ойрлж байлаа. Инженер Рудогийн байнга ойрлдог зангаас залхаад тэгээд чи энэ газар ямар аимшигтай болохыг мэдмээр байгаа юм бол биеэрээ мэдэргээ түүнийг чирсээр нэг хуучин засварын газар аваач. Тэнд 2 машин байв. Инженер Рудог газар хайчаад за амжилт хүсьгээд орхиод явлаа. Тэгтэл Рудог 5 эрэхтэй ширтэж байлаа. Тэд маш гайхаж байв. Учир нь Рудогийн хувцас маш сонирн байлаа. Тэд энэ сүнс байж магадгүй гэж хоорондоо ярилцав. Гэхдээ итгэхийн тулд чи хаанаас ирсэн юм бэ гэж асуулаа. Рудо би тэнгэр дээрх Шипер гэдэг газраас унсан гэж хэлэхэд
Бүх эрэгтэй хүмүүс маска авч гайхсан байдалтай харав. Учир нь амьд сүнс хизээж тэдэнд харагдаж байгаагүй. Тэд Рудаг амьд байгаад итгэмээргүй санагдаж байв. Түүний царайг харахад худлаа ярьж байгаа гэж бодсонгүй. Рудо таалагдаагүй зүйл нь эдгээр танихгүй хүмүүс түүний царайг барьж шалгаж байв. Тэр гараа татаж аав. Харин ирчүүд уушлахгүй. Бид ийм хүн урд нь хараагүй болохоор жаахан хэтрүүлчихлээ гэж хэлцгээв. Тэдний нэг нь энэ гинж чамд эвгүй байгаа байх. Би өөр гинжээр сольж өгье гэж хэлв. Рудо түүнийг сайн хүн байна гэж боджээ. Гэвч бүх зүйл Рудогийн бодож байсан шиг байсангүй. Тэд түүний хуурч машиндаа гинжилж хүлээд инээлдэн шоолж эхлэв. Чи бид хэдий хэн гэдгийг мэдэхгүй байж итгэсэн. Үнэхээр чи тэнэг гэж бөөндөө инээлдэж ханиалдав. Гинжээ улам чангалж байхдаа тэр ахлагч нь анхааралтай бай. Сүүлчийн бараага гэмтээж болохгүй шүү гэж инээлдэв. Тэд Рудог амьд спирит буюу сүнс гэж үзэж байв. Яагаад гэвэл энэ газарт хүмүүс амьд биш сүнс шиг биетүүд л их үнэтэй зардаг байв. Яагаад гэвэл энэ газар амьд биш сүнс шиг биетүүдийг л их үнэтэй зардаг байв. Нүд хуруу ширпэгээс ирсэн хувцас гээд бүх зүйл нь үнэтэй байлаа. Ахлагч хэлэхдээ газар дээрх хүмүүс биднийг үзэн яддаг. Тэд хогоо дандаа доош хайдаг. Тэгэх тусам энэ газар хордуулж мангасууд бий болдог гэв. Тэр хэлэхдээ тэд мэдвэл чи амьд спирит гэдгийг чинь мэдвэл чамд маш муу зүйл тохиолдно. Чанлаган, зовоон, бүр аимшлай зүйл чам дээр хийх болно гэж хэлв. Гэхдээ тэр хүн Рудог юу ч болсон хамаагүй өндөр үнээр зархаар шийдсэн байлаа. Гол зорилго нь. Гисэн ч гэсэн Рудог өөрхөн өшөөгөө авах бодлоо хаяагүй л байлаа. Рудогийн ам руу хог жихэж эхэллээ. Чи дээр тансаг амьдралаар амьдэрсэн биз дээ. Одоо чи хог идэж сурах болноо. Моголиг минь гэж хэлв. Гэвч тэр хог жихэх үед Рудаг гинт түүний хурууг хазаж махыг нь таслаад залгичв. Ахлагч нь өвдөөж хашгирлаа. Рудо тайван жажирсаар л байв. Яагаад гэвэл тэр ядуу хороолд амьдардаг байсан учраас хог идэж үзсэн шин зүйл тэрэнд биш байсан юм. Рудо хаач очсон ялгуурлан гадуурхалтай тулгардаг байсан. Харин тэр иймэрхүү нөхдүүд нь маш их дургу байлаа. Тиймээс тэр гинжээ тас татаад уурлаж эхлэв. Тэр мөчөж Рудо зөв буруу гэж байхгүй болсон. Зөвхөн уур өшөө автал гэж байгаа гэж уурлав. Инженений ойролцоо хадан дээрээс энэ бүхнийг харж байв. Тэр Рудо хэр хүчтэй болохыг харж гайхав. Рудо энэ үед Ретогийн хэлсэн зүйлийг саналаа. Эд зүйлсийг сайн ачаалбал сүнстэй болдог гэж хэлснийг нь санав. Рудо агаар дээр хөвж байсан гинжийг атгах тал гинж улаасан гал шиг гэрэлтэж эхлэв. Доод газрын тусгай хүмүүс инженений шиг хүмүүс эд зүйлсэд ам өгч чаддаг. Рудо бас тэдний нэг байж таарна. Тэр гинж нь өөрчлөгдөж эхлэв. Гэтэл дээрэмчэд айж эхлэв. Ахлагч нь тэдэнд "Тэгтээ тэр гинжийг салгавал хүчгүй болно шүү дээ" гэж хэлцгээж хүмүүсийгээ тайвшруулва. Тэд гинжийг Рудогийн гараас авах гэж оролдов. Тэгээд унгав. Гэхдээ Рудо зүгээр байсангүй. Тэр дэргэд байсан дугуйг авч бүх дээрэмчдийг зодож эхэлнэ. Нэгээр нь. Ахлагчтай нэг ганцаараа үлднэ. Тэр юу ч хийж чадсангүй. Зүгээр л муухай үгс хараалын үгсийг л уурсгана. Энэ Рудог бүр илүү уурлуулдаг бөгөөд Рудо түүнийг яг зодож алхаа шийднэ. Гэвч яг тэр мөчид инженений ирж Рудог зогсов. Рудог ухаан орж сэртлэн тайвшруулва. Түүний хэрэглэж байсан дугуйнч тоос болон ууршин гинт алга болов. Рудо юу болсон яаж ийм зүйлс хийснээ ойлгоогүй юм. Гэхдээ энэ түүний өмссөн бэлэтэй холбоотой байж магадгүй гэж дотроо бодов. Инженений уушлахгүйж mag орхисонд уушлаа. Гэхдээ би чиний чадварыг мэдэх хэрэгтэй байсан юм. Чи гиври буюу эд зүйлсийг ам өгч чаддаг хүн байна. Харин одоо би чамд санал тавья. Чамд эндхийн талаар бүх зүйлийг хэлнэ. Харин чи бидэнтэй клиенерүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй. Бид нар бол цэвэрлэгч нар гэж хэлнэ. Гэхдээ болсон бүхний дараа Рудод хүнд итгэхээ болсон бай. Тиймээс инженений шууд үгүй гэж шулуухан хариулва. Рудогийн чадвар ердийн биш байсан учраас түүнийг клиенер болгож болохоо шийдсэн байжээ инженений. Инженений хэлээд дуудлагаа дуусгав. Тэр бас чи уудахгүй Рудог өөрөө уулзах болно гэж хэллээ. Тэгээд халзан хүн Рудог гарыг боож байв. Рудо би хизээ чамтай хамт явъя гэж зөвшөөрсөн юм бэ гэж асууад инженений чи өөр ямар сонголт чамд байгаа юм бэ гэж асуулаа. Гэвч Рудо би аль болох хурдан газар дээр буцаж очих ёстой. Би Тэнгэрийн явслаа очмоор нэгээ хэллээ. Халзан хүн ууртайгаар амьд байгаадаа л баярл гэж хашгирлаа. Рудо энэ үг чинь юу вэ гэж дотроосоо өөрөөсөө асуу. Үгэн хэлэхдээ чи хориотой газар тэнэж явсан үнэхээр тэнэг хэрэг байсан юм. Хэрвээ арай удаан байсан амьсгалахаа болоод өөхөх байсан шүү дээ. Дээрээс нь хулгайд орсон чи ёстой азгүй байна.
Инжений чамайг аварсан гэдгийг ойлго. Инжений зүгээр дээ гэж хариуллаа. Гэтэл өвгөн гэнэт үнэндээ би хөгшин эмэгтэй шүү, эр хүн биш гэж хэллээ. Эмчилгээг дуусмагц мөнгөө төлөхийг сануулв. Тэр эмэгтэй дахин би эмэгтэй хүн шүү гэж онцлон хэлсэн юм. Гэтэ тэрний гаднах байдлаар эрэгтэй хүн шарагдаж байлаа. Тэд эмчилгээгээ өрөөнөөсөө гарахад Руда инженерийн эмчилгээний зардлыг төсөнд нь талархав. Гэхдээ Руда хэлэхдээ би зүгээр л мэдээлэл цуглуулах гэж байгаа юм. Тэр клинер буюу жентор болох надад ямар сонирхол байхгүй шүү гэж хэллээ. Инженери хэлэхдээ чи аль хэдийн тэнгэрийн хүмүүсийг энд яаж үздгийг биеэр мэдэрсэн. Хулгайлагдсан зүйл ганцхан жишээ. Чи хүмүүст асуулт асууж болно. Гэхдээ үннийг мэдвэл чиний хувьд аюултай болно шүү дээ гэж хэллээ. Хаалган голгох зур инженери эндх ертөнц чинь зүгээр л үн төлбөргүй мэдээлэл өгчдөг газар биш. Тиймээс зүгээр намайг даг гэж хэллээ. Дараа нь Руданы гудамжны хоолны газар бүр идэж байлаа. Инженери чи их идэж байна шүү. Хоолны хаяг л идчихэд бөөлжиж байсан чинь санаанд орчлоо. Чи их өлссөн байжээ гэж асуулаа. Руда дуугарсангүй идэж л байлаа. Тэр иргэн тойрноо ажиглаж энэ газар бүгд хогл байдаг гэж бодсон чинь хот боо хоолч байдаг юм байна гэж дотроо бодов. Инженери Рудагоос нэрийг нь асуув. Руда хэлэхэд инженери сайхан нэртэй юм а гэж үүнийг сонсоод Руда хэсэг зогсоод за баярлалаа гэж хэллээ. Ингээд одоо чамд энэ юу болж байгааг товчхондоо би чам тайлбарлаад өгье. Рудатай ойрхон нэг юм хар стакан дотор хар шингэн хийж тайлбарлая. Энд хогтой хамт хүмүүсийн сэтгэл хөдлөл бодол хоригдлогддог юм. Тэд заримдаа энерги болж хувирч сонин зүйлс үүсгдэг. Тэр зүйлсийг нэг нь Аренд гэж нэр аратан байв. Тэд хүнийг харангуйтаа давталдаг, хөвчлэн хотын гаднах хаягдлах газар амьдардаг, зарим нь хот руу орж ирдэг. Руда хэрвээ тийм юм бол хотыг хамгаалах хэрэгтэй юм биш үү гэхэд инженери хүн чинь байнга манаа сууж байдаг тийм амтан биш гэж хэлэхэд Руда толгойдох. Инженери дахин хэлв. Арентуудын зүрхэн бодолд байдаг учраас жирийн зэвсэг үйлчлэхгүй. Гэхдээ чиний бэлээ тэднийг устгах чадна. Руда бэлээ үнэхээр тэгж чаддаг юм уу гэж асуухад инженери Руда тайлбарлав. Жишээ нь тогоочийн хурцсан хутаг эсвэл зохиолчийн олон жил хэрэгэлсэн үзэг шиг ямар нэгэн зүйлийг удаан хугацаанд хайрлаж чин сэтгэлээсээ хэрэглэл тэр зүйлд бодол оршиж эхэлдэг юм. Ийм зүйлийг жинки гэж нэрлэдэг гэхэд Руда ихэд гайхсан байв. Учир нь Рето түн үүний өмнө хэлж байсан юм. Инженери тайлбарлав. Зөвхөн бодол шингэсэн жинкил Арент аратны дотоод бодлыг ялан дийлж чаддаг юм. Гэхдээ ийм зүйлээс хүч авах чадвартай хүн тун ховор байдаг гэж хэллээ. Руда тэгтэл чи бас тийм хүн үү гэж асуухад инженери толгой дөхөв. Тэд хоёулаа чадвартай бөгөөд ийм хүмүүсийг гивэр гэж нэрлэдэг байжээ. Инженери хэлэхдээ жанторууд бол арентуудыг устгадаг бүлэм. Тиймээс тэдэнд гиврүүд хэрэгтэй байдаг ажээ. Руда ойлгож эхэллээ. Тийм учраас инженери түүнийг жантор болохыг хүсээд байсан байжээ. Тэгэл Руда хэрвээ би нэгдий гэвэл чи надад газар дээр яаж буцахыг зааж өгөх ёстой гэж сүрсэн баз байлаа. Харин инженери үнэндээ би өөрөө яаж буцахыг огт мэдэхгүй гэж хэлэхэд Руда бүр их уурлаа, гашуудлаа. Инженери хэлэхдээ би мэднэ гэж хэлэхгүй шүү дээ. Харин манай дарга бол бүхнийг мэддэг хүн. Магадгүй тэр тусалж магадгүй гэлээ. Руда тэгвэл би эхлээд тэр даргатай чинь уулзмаар байна гэж хэллээ. Тэгтэл инженери Рудагоос чиний энэ бэлийг хэн өгсөн юм гэж асуухад Руда бэлигээ харж байгаад аав минь надад өгсөн юм. Энэ бол надад үлдсэн цорын ганц дурсгалт зүйл гэж хэлв. Инженери ойлгож байгаагаа илэрхийлээд энэ бэлийг хуужирсан юм шиг харагдаж байгаа ч маш сайн арчилсан харагдаж байна. Чи чухал зүйлээ хайрладаг хэвээрээ бай. Ихэнх хүмүүс тэгдэггүй юм гэж хэлв. Тэр бас энэ бэлийн сүнс байгаа. Тиймээс үрд нандинараа гэж зөвлөжээ. Руда үүнийг сонсоод хүмүүсийн өмнө бэлэгээ шоолж оромжлуулж байснаас сэтгэл нь гинэд гунигтай болж эхэллээ. Тэгтэл инженери хүзүүний зүйлд дохио өгч тэдний яриа дуусах босныг мэдэгдэв. Гэхдээ Руда гинэд орой цэнч гэсэн баярлаа гэж хэлвэ. Хэрвээ чи намайг газар дээр буцахыг зааж өгвөл би чамд жантруудыг жаахан ч гэсэн туслах болно гэж нэмж хэлв. Инженери нэмсэглээ түн жаахан мөнгө өглөө. Одоогоор эн чинь хэрэглээ юмны мөнгө. Болгоомжтой зарцуулаарай гэж хэлв. Руда чи надад үнээр мөнгө өгч байгаа юм уу? Үнэн үү гэхэд инженери тийм ээ чиний хувцсыг зарж олсон мөнгө шүү дээ гэж хариулжээ. Руда шоконд орж өөрийн өмсөж байсан хувцсыг харснаа уурлав. Инженери тэр мөнгийг чинь л чамайг эмчилж хооллож чадсан юм. Тэгэхээр санаа зовлтгүй гэж хэлв. Руда би чамайг нэг зохиндоо гэхэд инженери эндхийн агаар дээр хувцас өмсөж болохгүй. Гэхдээ чи үүнийг ерөөсөө анзаарсангүй дээ гэж нэмж хэлв. Руда энэ хүн байнга юм байдаг юм байх та гэж гайхаж байтал инженери хэлв. Одоо би чамд юм заа хариуцсан хүнтэй чинь уулзахаар явлаа. Чи энд хүлээж бай гэж хэллээ. Рудагийн бүр дургу хүрсэн байдалтай үлдэв. Тэр намайг яаж дээшээ буцахыг хэлмэс би шууд болиндоо гэж дотроо шийдсэн байв.
Гэтэл гинэт дээрээс нэг муур үсрэн ирээд түүний ширээн дээр зардаа муур түүний мөнгийг шүүрч аваа шуудууд гудамж руу зүхчихваа. Рудо ууртай муурыг хөөж явсаар нэг гудамжинд орж ирнэ. Тэнд нэг мод шиг зүйл хараад шууд шүүрж авсан. Тэр үнэндээ нэг хүний гар дээр байсан юм. Тэр хүн гайхаж юу болоод өнгөрснийг ойлгож амжихгүй байв. Рудо тэр модоор муурыг дарж энэ муур миний мөнгийг хулгайлсан гэж хэллээ. Гэтэл тэр хүн түүн рүү хандан чи миний юмыг бариад байна шүү дээ гэж хэлв. Рудо гайхаж яасан гэж гэхэд энэ миний мөнгө гэж хэлтэл нөгөө хүн би мөнгийг биш чи барьж байгаа модыг хэлж байна гэж тайлбарлав. Рудо энэ зүгээр л нэг мод шүү дээ гэж хэлэхэд нөгөө хүн модоо авч ямар нэгэн зүйл хийж эхлэв. Рудо гайхаж чи юу хийж байна гэж асуудал. Гэтэл тэр хүн яг инженегийн тэмдэгтэй адилхан зүйлтэй байгааг Рудо сайн нэг анзаарна. Тэгээ нөгөө хүн чи чин жүнки шидэт мод хулгайлсан бол амархан молтрохгүй шүү гэж анхаарууллаа. Тэгтэл Рудо тэр хүнийг жинтор цэвэрлэгч биш онцгой үүрэгтэй хүн гэдгийг ойлгов. Тэр хүн Рудо чамайг хүмүүжүүлэх цаг болсон бололтой би чамд өөрийгөө low sticker-ийг буюу хайрын модны хүч чадлыг үзүүлдэг гэж хэлээд түүнд рүү зохих гэж оролдов. Мод нь газар мөргөөд бүхэл гудамжийг чичирч байлаа. Тэр хүн хэрвээ чи хүний эрхэм зүйлийг хулгайлбал юу эрхийг тэр зүйлд бэлтгэлтэй байгаарай гэж хэлнэ. Рудо чи өөрөө тийм алдартай хүүхэд юм чинь гэж хэлв. Рудо гайхаж яаж миний нэрийг мэдэж байгаа юм бэ гэж асуухад тэгэхэд нөгөө хүн инженений чамааг их би сонссон юм аа. Би Аката таханд ажилладаг жентор нэрийг минь Занкампик гэдэг гэж танилцуулв. Занканик хэлэхдээ би чамаад зааж сургах ёстой байсан ч хүний юмыг хулгайлах нь муу гэж хэлж өгөх хэрэгтэй болжтэй гэж хэлв. Би хулгай хийгээгүй. Тэр муур миний мөнгийг хулгайлаа зүхтаагаад байхаар нь л энэ модоор барих гэж байсан юм гэж тайлбарлав. Гэвч Занкиг чамайг эцэг эх чинь тийм сайн хүмүүжүүлээгүй бололтой гэж хэлэхэд Рудогийн уур нь хурж Риготогийн тухай бодогдов. Тэгээд дурсамжинд гарч ирээд Риготог нэг удаа хэлж байсан хүмүүс чамайг сонсмоор байвал эхлээд чи бусдын үгийг сонсож өөрийгөө тайвшруулж сур гэж хэлж байжээ. Бас хэрвээ уурлаад байвал чи ба чамд дургүй болно шүү гэж хэлжээ. Тэгээд одоо Рудо ойлгов. Зан Каник өөрийн үнэтэй зүйлийг алдсан гэж бодоод ууралсан юм байна. Харин Рудо өөрийн бэлгийг алдах юм бол мөн адил уурлах байсан гэдгээ ухаарлаа. Тэгээд Рудо би үнэхээр хулгай хийх гээгүй. Энэ модыг чиний хувьд тийм чухал зүйл гэдгийг мэдээгүй. Уучлаарай гэж хэлээд доош хархан хариу үйлээ. Занкин тайвширч ойлголоо. Чи зориуд хулгайсан юм биш гэдгийг мэдлээ. Би ч бас уучлахгүй. Энэ мод бол миний үнэтэй эрдэнэ шүү дээ гэж хэлээд баг зэрэг ичингүйрв. Занка Рудог айлгсан болохоор өөрөө буруутай гэж уучлахгүй хад Рудо ихэд гайхаж анх удаа бусадтай эвтэй байх ямар байдгийг мэдэрчээ. Тэр үед Риготогийн хэлж байсан үнэн гэдгийг сайн нэг ойлголоо. Дараа нь Занка түүнээс чи жентер болох гэж байна уу гэж асуухад Рудо юмс жаахан бриллиантай болсон ч хамтарч ажиллахыг хүсэж байна гэж хэлв. Рудо талархлаа илэрхийлв. Занка дараа нь Рудогоос чиний жинки шидэт зүйл чи юу юм бэ гэж асуухад Рудо миний бэлэл байх та гэхэд ямар чадвартай юм сайн мэдэхгүй байна гэж хариулжээ. Занка түүний бэлэг хараад үнэхээр гоё юм аа гэж хэлв. Рудо Занкагийн өмнө хөөсөн нь өөр хүн шиг санагдаж эхэллээ. Тэр инээмсэглэгсэн болсон байж магадгүй гэж боджээ. Энэ бодол нь түүнд Риготогийн хэлсэн зүйлийг саналлаа. Инээмсэглэл их өөрчлөлт авчирдаг гэж. Занка хэлэхдээ миний жинки зүгээр л модо бусад хүмүүс надад намайг шоосон ч энэ бол миний эрдэнэ, миний зүйл гэж хэлв. Би сайн инээж чаддгүй гэхдээ олон удаа оролцсон. Одоо гайгүй болсон байж магадгүй гэж хэлээд Занкаг лөө инээмсэглэлээ харуулв. Тэгтэл Занка чиний царай яасан бэ? Намайг дооглоод байна уу гэж дооглоод байна уу гэж гайхсан байдалтай хэлв. Рудо гайхаж би хамгийн сайхнаараа инээмсэглэлээ үзүүллээ шүү дээ гэж хэлв. Харин Занка чиний царай ямар утгагүй харагдаж байна. Амар сонин. Над руу битгий тэгж хар гэв. Рудо миний нүд хит том харагдаад байна уу? Эсвэл шүдээ харуулж инээх хэсгүй байсан юм уу болов уу гэж бодоод шүдээ харуулахгүйгээр нүдээ анаад инээмсэглэв. Гэвч Занка чи чинь галзуурчихсан юм уу? Энэ бол инээмсэглэл биш. Намайг чи шоолчихлоо гэж уурлав. Рудо энэ үг миний хэлэх ёстой үг шүү дээ. Би чам руу инээмсэглэсэн шүү дээ гэж бухимдлаа. Харин Занка чамайг инженений сайн хүүхэд гэж хэлсэн болохоор өөрийгөө чи онцгой гэж бодоод байна уу? Би өдөр бүр аюултай аратан аюултай тулгардаг. Харин чи зүгээр туслана гэж зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа бидтэй. Тэр чинь утгагүй зүйл гэж хэлв. Занка чиний царай яг чи дими гэж хашгираад байгаа юм шиг л харагдаж байна гэж хэлэхэд Рудогийн уур нь хурж Риготогийн хэлсэн энэ муухай ертөнцийг өөрчлөх хэрэгтэй гэдэг үгийг санав. Рудо
Чи миний зорилгыг утахгүй гэж хэлсэн үү? Би бас чамтай адилхан бүх хүчээрээ дайчлана. Намайг бүү бас гэж хэлв. Занка шууд Жинкигээ идэвхжүүллээ. Занка би чамтай анх удаа уулзахад бид хоёр ойлголцохгүй юм байна гэж мэдсэн юм гэж хэлв. Харин Рудо хогноос нэг зүйл шүүрэн авч толгоон дээрх боолтоо тайлж өөрийнхөө хүчийг ашиглав. Занка гайхаад чиний Жинки чинь Бэлэ биш байсан юм уу гэж асууад Рудо өөрийн хүрсэн зүйлийг Жинки болгож хөргсөн байв. Тэгэхэд Занка чи хүрсэн бүхний Жинки болгож чаддаг юм уу гэж гайхлаа. Рудогийн нүд галтай мэт болж Занка тийм болохоор л инженери чамайг гайхамшигт хүүхэд гэж нэрлсэн юм байна гэхэд чи надаас илүү биш гэж хэлв. Занка гинэт модоо шидэж тэр нь Рудогийн урд газар тусав. Рудо хаанаас иж гайхаж амжаагүй байтал Занка модоо авч түүний нүур рүү зөхөж хол шидэж орхив. Дараа нь Занка модоо эргүүлэн хурдан олон удаагийн довтлогоо хийж эхлэв. Чи ойлгоход арай удаан байна шүү гэж хэлв. Занка хэлэхдээ чиний ганц гайхалтай зүйл бол Жинкитэй байдал чинь харин миний зүгээр л нэг мод гэв. Рудо энэ үгийг ойлгож чадахгүй уур нь хүрв. Тэгээд тэр Занка руу буцаад дайрах гэж оролцсон Занка болтов. Гинэт нэг хар зүйл Занкагийн нүүрэн дээр нь наалтаж тэр дахиад лоу стикерээр Рудог зодож эхэллээ. Тэр хэлэхдээ чиний дайралт ямар ч хэрэггүй. Чи зүгээр л чадвартай хоголт юм байна гэж хэлв. Гэтэл Занкагийн нүүрэнд наалтсан зүйл рүү хараад эн чинь юу вэ гэж гайхав. Үнэрлээд муухай үнэртэйг нь мэдээд үгүй эн чинь жорлонгийн насос байна штэ гэж уулга алдав. Рудо гайхаж жорлонгийн насос гэж юу вэ гэж асуув Занка. Тэр чинь бааз цэвэрлдэг эд юм шүү дээ гэж хэлв. Рудо уурлан надаар бити тоглоод бай гэд Занкаг жорлонгийн насосоор зөхив. Дайралтын үеэр баасны жижиг хэсгүүд агаар цацаг төч нисчээ. Занка болгоомжтой бай гэж хэлгээд Рудо юу болоод байна гэж гайхав. Гэхдээ тэр зэвсгэн сайн ажиллаж байгаад бол Занкаг хөөв. Занка маш их айж тэр жорлонгийн насосыг битгий надлуу далаагаад бай зогсоо гэж гуйв. Рудо зогсохгүй дайсаар баас нь агаар цацагдсан Занкагийн хувцсанд наалтав. Тэр үед нэг машин ирж цонхон айжмаар онгоо жолооч инженер байв. Тэр энийг та хоёр найз болчихсон юм шиг байна гэв. Рудо ихэд гайхлаа. Тэд бүгд машин сууж хөдлөлөө. Инженер инээж уйл хөхрөн. Ийм минуттэй тулаан урд нь сонсож байгаагээ баас хаа сайгүй нисч байлаа шүү дээ гэв. Занка баасны төлөө зодтолно гэдэг үнэхээр ичвэртэй юм гэж шивнэв. Рудоч би ийм итгэлтэй зогсоод баастай тулдна гэж өөрийгөө гайхав. Инженер хэлээ. Занка энэ газарт нэг ёсны залуу ноёнтон шиг хүн. Тэгэхээр түүнийг баасаар зохиж байгааг харах хачин хөвгөлтэй байлаа гэв. Занка битгий инээгээд байв гэж ууртай хэлв. Рудо арын суудалд нэг хүнийг хоёр хөлг гарч байгааг анзаарч инженери өнөөдөр бол чамайг болон Занкаг анх удаа уулзсан өдөр. Занка чиний багш болон тэр бол Жинки ашиглахдаа хамгийн сайн хүн гэж хэлв. Занка энэ үгийг сонсоод маш их баярлаж итгэж чадахгүй байлаа. Гэтэл инженери гинэт арын охин руу хараад чи хизээ ирчихсэн юм бэ гэж асуухад охин үнийг Рио гэдэг байж. Рудо түүнийг харж байв. Рио гинэт босч ирээд баг зэрэг сонирхоод л ирсэн юм гэж Рудогоос нэг зүйл асуув. Рудо сандарч юу ч хэлж чадахгүй байлаа. Тэр Риог бас жентор юм болов уу гэж бодож байтал гэтэл Рио түүний үсэнд хүрч чиний үс их гоё юм аа будсан юм уу гэж асуулаа. Рудо үгүй энэ бол төрөлхийн гэж хариулжээ. Нэг охин түүний үсэнд хүрч байгааг итгэж чадахгүй байлаа. Инженери одоо явцгаа энэ бол бидний гэр Жантруудын төв байр гэж тэд таалахаар орж доошоо уруудан явсаар нэг хонгол руу оош нөгөө талаас нь гарч ирэв. Тэнд олон самбар харагдаж байлаа. Машинаас буухад Занка хувцсандаа наалцсан баасыг ачиж байв. Харин Рио гараа цэвэрлээд дуу аялсаар холдов. Рудо буугаад ихэд сандарч яагаад гэвэл Рио түүний үсийг бүхэл замын турш самарч оролдож байжээ. Үс нь бүр эмх замбраагүй болчихсон байдаг. Инженери үнийг Жантруудын төв байранд тавтай морил гэж хэлв. Тэд үүд рүү алхахад том эмблем ухтлаа. Энэ инженерийн зүүдэг тэмдэгтээ тун тустай байлаа. Отгош оромгцоо хүлээлгийн өрөө ухтаж авсан бөгөө ширээний ард нэг эмэгтэй хоол идэж байв. Рио тэгээд баяртай Рудо гэд яваад өгөв. Рио дараа дахин уулзъя гэж хэлэхэд Рудо гайхан зөвшөөрөв. Тэгээд намайг дахиад дэрлэх юм болов гэж дотроо бодож байв. Хоёр ялаа ойрхон нисэж байтал инженери түүнийг Жантруудын хүлээн авалтыг ажилтан Симетэй танилцууллаа. Инженери хэлэхдээ орж болохоос өмнө Симеийн чамайг шалгах хэрэгтэй гэв. Тэр Симеийн чадварыг тайлбарлах гэж байтал ялаанууд түүний ойролцоо нисэх үед Симей маш хурдан хөдөлж сэрээ авч нэгийг нь хатгав. Рудогийн нүд томроод гайхан ширтэж байлаа. Симей нэмсэлн танилцсандаа таатай байна шин залуу минь гэж мэдлэв. Тэр инженерээс чиний тухай хаанаас ирснийг чинь сонссон өөрийн нүдээр хармаар байсан юм гэдгээ хэллээ.
Тэгээд Симэ нүдний шилээ засаж би чиний ирээдүйг хэлж болж чадна шүү гэж Рудо энэ үгийг ойлгоогүй тул хинжээний тайлбар. Симэний жинхэнэ түүний нүдний шил юм. Тэр нүдний шилээ ашиглах үед харах чадвар нь маш хурц болдог. Бүр заримдаа хүний жинхэнэ дотоодыг ч харж чаддаг гэж хэлдэг. Рудо дотроо бодлоо буюу жинхэнэ ийм байдлаар ашигладаг гэж огт боддгүй байжээ. Удгүй Симэ нүдний шилээ идэвхжүүлэн Рудо руу анхаарлаа төвлөрүүлж эхэлнэ. Энд түргээ дуусгаж байна. Та бүхэн дараагийн ангийг хүсэж байгуул хэ үсгэл бичих болно. XX гэлтэй нууц юм шигтэй XXX файл гэж байгаа юм шигтэй. Тэгээ жоохон инээж минийгээд ярьчлаа ойлгоно үсттэй. Ялч уу баасаар тулдсан хэсэг гарсан болохоор. За тэгээд subscribe. Өөртөө сэтгэлмэн замхардгүй сарны гэрэлж дөлмөн намждгүй далаа шиг гүн мөрөөдөл минь ширэгдгүй дархан чулуу шиг итгэл минь норхгүй галын дүүл шиг зориг минь бөхөхгүй ган зам шиг хөлийн мөр минь тасардгүй өдрийн оройг мөрөндөө даан би өрсөлдөгчийн намайг барахгүй. Би зөвхөн хамгийн ихэнд бичсэн хүнийг л ерөнхийдөө бол уншна гэж хэлсэн байгаа. Хэлсэндээ өрөө хүсэж байна гэж яах шиг байна. За гуруула хээ да нилээн залхуу гаруул байгаа юм байна. Тэгээ XX гэдэг нь XX файл гэсэн үг шүү дээ мэдж байгаас тэгээ. За тэгээд та бүгдийн хүслийг биелүүлж 4-р англи руу шууд орцгоё. Нинжин түүнийг Рудо танилцуулж шинэ хүн ирэх бүр Сэмүү шалгаж үзүүлдэг гэж хэлв. Тэр яг чадварыг нь хэлэх гэж байтал Сэмүү гэнэт сэрээд шидэж хоёр ялааг тэр доор нь онцгсон байлаа. Үүнийг хараад Рудо гайхширч орхив. Дараа нь Сэмүү түүн тавтаа морил гэж хэлээд Инжин надад чиний тухай бүгдийг ярьсан өөрийн нүдээр харж чиний чадварыг үнэлэх ёстой гэж хэлв. Тэр нүдний шилдэ төлөвлөрүүлэх үедээ Нинжин тайлбар хэлв. Энэ шил нь түүний хамгийн чухал зэвсэг бөгөөд харах чадварыг нэмэгдүүлдэг. Хэрв тэр төвлөрлөө хүний ямар хүн болохыг харж чадна. Энэ Рудо шинэлэг байсан ч тэгж бодож амжаагүй байтал Римүү шилний хүчээ идэвхжүүлэн түүнийг харахад зочролд ортгоо. Чадвараа хаалаа. Инжи юу харсныг нь асууж Сэмүү хэлэхэд Рудо хэдийний биеийн хүч сайтай тиймээс дасгал сургууль хэрэггүй. Мөн тэр өөрийн чухал зэвсэгтэй сайн харьцаатай зөв ашиглаж сургалт хэрэгтэй гэв. Инжин түүнийг цааш өөр зүйл байгаа гэдгийг мэдэрсэн ч Сэмүү тоглоомоор Рудогийн хүзүүний ард баас байна гэж хэлээд инээлээ. Ингээд тэр хоёр түүнийг дарагтаа уулзуулах цаг боллоо гэж шийдвэр гаргав. Харин Рудо түүнийг нууц юм хэлээгүүдийг нь мэдэрч бас мэдэж байлаа. Сэмүү хялам хийв. Заримдаа Инжин түүнийг тайлбархдаа нийт 100 орчим клинер байдаг бөгөөд тэдэнд тулалдах, хамгаалах, туслах гэх мэт янз бүрийн үүрэг бий. Гэвч тэд ихэвчлэн даалгавраар явдаг тул төв байртай байж байдаггүй. Хэдэн хүнтэй танилцахад удахгүй гэж хэлсэн ч амралтын өрөөний хаалгыг онгойлгоход олон клинер байсан тул хаалгаа шууд буцаан хав. Тэд даргын өрөөнд хүрэхэд Нинжин түүнийг хэлээд Сефер буцах замыг нь яаж олох вэ гэж бүү асуугаарай гэж захив. Юуны түрүүнд тэр энэ байгууллагад клинер болж ажиллана гэж амлаж байж л мэдээлэл авах боломжтой. Мөн даргын чухал зэвсгийг бүү асуу хинч мэддэггүй юм гэж хэлв. Рудо сонирмжирхан өрөөндөө очсон ч хинч байсангүй. Удалгүй Сэмүү ирээд даргын даалгаврыг гарсан бөгөөд хэд хоногт иргэн ирнэ гэж хэлв. Энэ Рудод ойлгомжгүй байсан ч түүний үгэнд бол энэ хэвийн зүйл гэж тайлбарлав. Рудо уурлан тэгвэл би энэ хугацаанд юу хийх юм бэ гэхэд гэнэт Рио гарч ирээд өөрийгөө яаж ажилд үзүүлнэ гэж хэлв. Тэрээр чи дарга батлагдаж байж клинер болно. Харин одоохондоо миний туслах болж дагаж болно. Би чамайг сайн таньмаар байна гэж хэлв. Рудо өмнө ийм төрлийн эмэгтэйг анхааралтай авч үзээгүй тул толгой нь ажиллахаа болж чимээгүйхэн түүнийг даглаа. Тэд стратегийн өрөө рүү очиж Сэмүү тайлбарлахдаа бохирдсон бүсийг ойролцоо байрлах нэгэн жижигхэн досгонд тусламж хүссэн учраас жижигхэн траш бистүүд гарч ирсэн байна гэж хэлв. Рудо бохирдсон бүсийн тухай сонирхож Сэмүү мэдв. Инжи түүнд үндсэн зүйлсийг нь сайн тайлбарлаж өгөөгүй байжээ. Тэр түүнд хэлэхдээ газар нутаг аюулгүй бүсүүд болон Сэмүү үргэлжлүүлэн тайлбарлав. Дэлхийн газрууд хоёр янз. Нэг нь хүн амьдрах боломжтой аюулгүй бүс, нөгөө нь хог хаягдлаар бохирдсон хогны мангасууд амьдардаг бүс. Рудо буусан газар No Man's Land буюу маш аюултай бохир бүс бөгөөд ихэнх хүмүүс энд гიშгэг төдийд л үхдэг. Тэгээд тэр Рудод маск өгч бохир бүсэд орвол энэ маскыг үргэлж зүү. Учир нь маскыг бол хордуулах хийгээ амьсгалаад 15 минутын дотор үхэж болно гэж сануулж хэллээ.
Дараа нь Рудо Рио болон түүний багийнхтай хамт даалгавартай явлаа. Рио түүнд надаас үргэлж холдолгүй хамт бай. Энгүүл чи хамгийн ихийг сурна гэж захив. Рудо санаа зовж байсан ч өөрөөсөө би тэр аюултай бүсэд яг хэр удаан байсан бол хичнээн их хор амссан бол гэж бодов. Тэгээд түүний анхаарал хогийн цэг рүү шилжиж сейф дотор байгаа хүмүүс доороо хүн амьдардаггийг мэддэг болов уу гэж гайхна. Гэхдээ түүнд хамгийн чухал зүйл бол энэ хогийн цэг өөрөө түүний хувьд энэ хог биш харин ашиглаж болдог зүйлсийг олж засаад хинч зэмлэхгүйгээр ажиллах боломжтой үнэтэй их баялгүйтэй газар байлаа. Тэгээд тэр Риогоос хамт явж байгаад бусад хүмүүсээс асуухад Рио тэд бол суппортер бөгөөд тэд тулдах онцгой чадваргүй даалгаварт маш хэрэгтэй гэж тайлбарлав. Нэг суппортер Рудод гараа сонгоход Рудо айс гарыг нь хатгалаа. Гэтэл тэр суппортер бүх хүчээрээ гарыг хатгасан бол Рудо өвцөндөө бултгаад Рудо инээж энэ хүн гарын маш их хүчтэй хогны мангасыг бүрхүүлийг нүцгэн гараараа задлах чадвартай гэж хэллээ. Рудо энэ солиотой нөхөртөө удаан тисэж чадахгүй гэж бодлоо. Тэгтэл нэг суппортер хогны мангасуудыг ирж байна гэж анхааруулж хашгирна. Рудо энэ бүхнийг сайн ажиглаж суралцахаар шийдэв. Удалгийн олон жижиг ямаа шиг траш бэстүүд хогийн ойгоос гарч ирэхэд Рудо сандарч Риогоос ингэж олон дайсандаа яаж тэмцэх юм бэ гэж асуулаа. Рио 50 бүү сандар эднэр сул дорой модон хашаагч давж чадахгүй гэлээ. Үнэхээр тэд хашааг мөргсөн ч эвдэлж чадсангүй. Гэтэл дараагийн давалгаа гарч ирэв. Энэ удаа илүү том догшин мангасууд байсан бөгөөд тэд хашааг түлхэж эвдэлж эхлэв. Рудо дахин сандарч одоо яах вэ гэж асуув. Эднэр өмнөхөөсөө арай хүчтэй болохоос шинэ хүн сургах боломжтой яг тохирно гэж хэлдэг. Түргэн цэвэрлээ дараагийн бааз руу буцъя гэж Рудо гадаргааны ертөнцид 50 морил гэсэн үдшилэг хий гэж инээмсэглэлээ. Рудо гайхширч яагаад тэр амь насаа эрсдэлд оруулчаад ийм 50 байдаг юм болоо гэж бодлоо. Харин Рио газар дээр амьд үлдэхийг хүсвэл ертөнцийн эргээр харж сурах ёстой гэв. Рудо гинт ойлгов үнэн дээр инжин бас ийм зан чанартай. Энэ л өөрт нь дутуу байсан зүйл байжээ. Тэгээд тэр бас бүх зүйл тайван эргээр хандхаар шийддэг. Гэвч гинт аврах том траш бэстрүүд хашааг нурааж орж ирэв. Энэ удаа бүр Рио хүртэл зочирдв. Рио дүүнд рүү эргэж харан одоо ч гэсэн бүх зүйл зүгээрөө гэж асууад Рио инээмсэглэн энэ мангас үнэхээр гайхалтай юм аа. Ийм загварлаг амьтныг би хизээж харж байгаагүй гэж хэлдэг. Рио аврах том мангасыг хараад шинэ хүн сургахад хамгийн тохиромжтой амьтан биш ч би энэ тулаанд хөгжилтэй зүйл олно гэж инээмсэглэв. Тэр нугас шиг том хайчийг гаргаж ирэв. Энэ бол түүний чухал зэвсэг бөгөөд үнэт зүйл юм. Рудо зөвхөн алмайран харж байлаа. Рудо хайчийг идэвхжүүлээ тэнгэр өө шийдэхэд тэд улам том болж ирнэ хурц болов. Тэр хөлөөрөө тэднийг тосон авч мангасууд руу өсрөн очиж нэг өшгөлтөөр олон мангасуудыг огтолж унгав. Рудо юу болж байгааг ч ойлгохгүй байхад нэг суппорт түүний Риогийн чухал зэвсэг Рипер гэдэг тэр бусдаас өөрөөр зэвсгээ гараараа биш хөлөөрөө удирддаг гэж тайлбарладаг. Рудо ойлгов хүн бүр өөрийн чухал зэвсгээ өөрийн арга барилаар ашигладаг ажээ. Гэтэл гинэт гар барьдаг нөхөр түүнд анхааралтай байгаас сануулна. Рудо хэтэрхий оройтож ойлгон 2 дугаар түвшний траш бэстер түүнийг дайрах гэж байлаа. Аз болоход нэг суппортер шууд гараараа мангасыг зогсоож толгойг нь бутлахад түүнийг Рио хайчаар даруй огтлж устгав. Рио дэмжигчийг ханд надад илүү олон мангасыг шид гэж хэлв. Тэд ч үнэхээр хүнд мангасууд агаар руу шийтгэл Рио тэднийг өчүүхэн ч юм хөлөөрөө хагалж завчиж эхэлнэ. Рудо энэ бүгдийг удаан бодож ойлгож цэвэрлэгчд ингэж тулддаг юм байна гэж суралцж байтал Рио жижигхэн мангасуудыг аль хэзээний устгахчихсан байлаа. Зөвхөн аврах босс мангас л үлджээ. Спорт руу түнд тулдахад саад болох жижиг мангасуудыг дарж сарнилаа. Гэвч нэг нь гинэт сэрж нэг суппортерын хөлдөн өнөв. Амжиж босож чадсангүй мангас түүнийг дайрах гэж байтал Рудо гүн очиж би өөрийн үн цэнийг одоо харуулнаа. Ингэснээр хэрэгтэй мэдээлэл хурдан авах болно гэж шийдэв. Тэр төмөр хоолой гартаа эргүүлэхэд гинэт хурц шүдтэй хашаа шиг зэвсэг болж хувирлаа. Рудо хиндэ гайхсан ч ойлгов. Тэр чадвараа бодож ашиглахгүйгээр зүн совингороо хийдэг байж. Харин одоо хэрхэн зөв ашиглахаа мэдэхгүй л байлаа. Мангас түүнлүү түүнийг хүчээр дарж эхлэхэд тэр дэсэхгүй шахав. Аз болж Рио ирж мангасыг амархан хөнөөгөөд Рудо чи бусдын амийг аврыг гэж зүн совингороо дагсан сайн хэрэг гэж хэлв. Унсан суппортер ирж талархаад чи том мангасыг яснаа гэж асууад Рио би 2 хэсэг болгон хувааж хайсан. Гэхдээ яагаад ч юм амьд байна. Би гол цэмийг нь онсон гэдэгтээ итгэлтэй байсан. Тэгэхээр түүний жижиг хэсгүүд болон тайри хуваа гэж хэлдэг. Суппортерууд энэ шин төрлийн чухал зэвсэгт дархлаа траш бэстүүдийн тухай мэдээлэл бичиж
ойролцоох тосгонд анхааруулах хэрэгтэйгээ шивнэв. Харин Рио авраг мангасыг руу гүйж очиод Рудо харин юу хийхээ мэдэхгүй дунд нь хоцорлоо. Рио мангас руу өсөж нүүрэн дээр нь буугаад дараа нь толгой руу нүсрэн гарч ирсэн бүх төмөр хоолойг нь тайрч халзан болгож орхив. Ингээд хөл доор нь гэрэлтэж буй зүйл харагдав. Тэр даруй ойлгов. Энэ бол мангасын нууж буй цөм. Гэвч довтлох гэж байтал мангас маш хүчтэй савчин түүнийг хол шидэв. Мангасыг тайраад хоолоонуудыг нь буцааж нааж ирүүнийх нь хэсэг рүү хүчтэй зөхөж эхлэв. Арайхийн зууралдаж байтал мангас гинэт довтлогоогоо Рудо болон саппортер руу чиглэв. Рудо харин төмөр хоолой түүний зүг ирэхийг хараад зүгээр л хөшөв. Аз болоход шууд зөвхөөлөхгүй харин доошоо унж эхэлдэг. За хамгийн ихний битсэн 10 хүнийг унших болно. Тэгээд маш олон хүмүүс битсэн байна. Та бүхний хичээл зүтгэлийг үнэлж байгаа болохоор би бэлтгүүдээ хийж байгаа шүү. Тэгээд маш хурдтай, маш лаг хүмүүстэй зориулаад 5 дугаар юу хийхээ мэдэхгүй зогсож байлаа. Тэр Рудо болон бөмбөрцөг доторх муу хүмүүсээс өшөө авч чадахгүй юм шиг санагдаж байв. Хар бараан зүйлс түүнийг залхих гэж байтал саппортер гай ирээд түүнийг нүхрүү унахаас бас гутарлаас нь авартайгаа хамтна. Тэр Рудод мөрөн дээрээ өргөж яваа. Чи зоригтой юм бол айгаа зогсох хэрэггүй. Зоригтойгоор урагшаа явах ёстой. Хүчгүй мөртлөө өдөр бүр ажилласаар байдаг саппортруудаас суралц гэж хэлдэг. Тэгтэл Рудо харуул Рио мангасыг дахин хэрчиж байлаа. Түүнийг ойрлох чимээгээр сул талыг нь осныг ойлгов. Рио өндөрт үсрээд мангасыг толгоон дээр нь хурдтай унаж хайчаараа цөмлөөд гол цөмийг нь суг татаж авлаа. Газар буухтаа цөмийг устгахад мангас гинэт үнс болон замхарлаа. Саппортер шууд гүйж ирээ. Чи яаж энэ траш бистийг ясан юм бэ гэж асуух Рио. Би гол цум биш өөр юмыг нь хатгсан чинь мангас өвчгсөн гэлээ. Гарандаа нэг цаасны хутга барьж байв. Энэ мангасын хөдөлгөж байсан юм шиг байна гэдэг. Саппортер гайхсан. Энэ чинь бидний чухал багаж шүү дээ. Мангас яаж ийм юмтай байж болох юм бэ гэж бодлоо. Нөгөө тал бандитуудын ахлагч бүдэг гэрэлтэй өрөөнд сэрв. Тэр хаана байгааг нь гайхтал урд буй сандал дээр суугаа нэг хүн түүнээс чи зүүдэндээ хийсэн Шипер доторх хүүхэд хаана байгаа юм бэ гэж ууртай асуулаа. Киленерийн төв дээр Рудо хоёр газар дээр тавтаа морилуулж баяр хийв. Удалгүй Занкас ирж ирээд Риогоос энэ юу болж байна вэ гэж асуугаад Риод тавтаа морилуулж байна гэж хэлдэг. Харин Рудо буланд сууж толгой гудайлган гунигтай байв. Занка гайхаж яагаад тэр игдүүтэй нөхөр гутраад байна гэхэд Рио тэр тулдааны үе чухал багаж гинэд ажиллахаа байснаас хойш сэтгэлээр нь унчихсан юм а гэж хэлдэг. Занка тэр үнэхээр харамсалтай юм а гэж Рио чи үнэхээр нэг сонин траш бесттэй тулгарсан гэлүү гэж асуухад Рио толгой дохиод энэ мангасын гол цөм нь ердийнх шиг биш харин чухал багаж байсан. Үүнийг бид төсөөлөөгүй. Би юу ч хийж чадаагүй болохоор дээр хүмүүсийн мэдлэлд үлдээгээд баяр хийж эхлэе гэж хэлдэг. Рудо дахиад гунигтай сууж байтал саппортер тимийн ахлагч Крис ирж түүнтэй ярив. Тэр өөрийгөө танилцуулан чи өчигдөр маш сайн байсан гэж хэлээ. Рудо би юу ч хийгээгүй гэхэд Крис чи нэг саппортыг мангасаас хамгаалсан шүү дээ гэж сануулв. Рудо тэрийг хийсэн ч би дараа нь хүчээ зөв удирдах чадахгүй. Крис бас Рио намайг аварсан. Шепер гэдээр байсан ч би удирдлагаа алддаг. Үргэлж Рито намайг авардаг байсан. Би хэний ч итгэлийг хизээж биелүүлж чадахгүй бүтлгүй нэгэн гэж бодлоо. Гэтэл Крис гинэт баярлаа гэж хэлээд түүнийг бодлыг таслав. Киленер ихэнхдээ саппортыг хүчгүй юу ч хийж чадахгүй хүмүүс гэж боддог. Гэхдээ Рудо тийм биш байлаа. Крис дараа нь Рудод аварсан залуугийн тухай ярив. Тэр анх Киленерт орж тулаанч болохыг хүссэн ч чухал багажгүй болохоо саппортер хийж байгаа гин. Гэсэн ч нэг эд зүйлээ маш их хайрладаг бөгөөд ирээдүйд энэ зэвсэх нь болно гэж найдаж явдаг. Крис Рудо чи хэд их хүчтэй болох бусдын хүлээлтийг биелүүлэх талаар битгий бод. Чи Шепер дээр асуудалд гарахаас өмнө юуг хамгийн их хүсдэг байсан бэ гэдгээ санах хэрэгтэй гэв. Рудо гүн бодолд автан Крис хэрэг чи сэтгэлийнхээ галыг асаасан тэр юмыг олж чадвал өөрийнхөө замыг олно гэж хэлээд толгойг нь илв. Өөртөө итэг гэж хэлэхэд Рудо уярч байлаа. Гэтэл яг энэ үеэр инжин ирээд Рудо дээр наалт сэтгэл хөдлөм мөчийг нь эвдлэв. Тэр яагаад хоол идэвхгүй байгаа гэж асуухад дараа нь Рио Занка хоёр ирж бүгд Рудод баярт нэгд өнөө орой чи од чүүдээ дээрэс нь хоол дуусгах гэж байна гэж хэлв. Рудо бүгд өөрийнх нь бодож байгаа хараа сэтгэл хөдлөж тэдэнтэй хамт явлаа. Тэд бүгд хооллож байтал нэг залуу хөгжим тавьж дараа нь
будгийн лааз аваад ханан дээр зураг зурж эхлэв. Инжин болон тэр залуугийн нэр Гоби. Сайн ажиллаарай, тэр бусдын бодлыг огт тоодгүй, зүгээр л өөрийнхөө хүсснийг хийдэг гэж хэлв. Гоби ханан дээр зураг зурж байхад бусд нь ядаж бид хоолоо идэж дуустал хүлээ гэж гомдлоо. Гэж Гоби ер анхаарсангүй. Доод давхарт Моми Шэймэн ширээн дээрээ ирээд суув. Тэр утас дуурах гэж байгаад мэдээд яг дуурахт нь авч нэг хүсэлт хүлээн авлаа. Тэр Занка болон нэг баг саппортерыг дуудлаа. Гэхдээ Зэн Рудо Киленерийн гишүүн болоогүй байж яагаад багт яваад байгаа юм бэ гэж асуув Симо. Энэ хүсэлт Рудотой холбоотой гэж тайлбарлалаа. Мерчан нэгэн бохир бүсийн дайран явхад траш бэстүүдэд дайруулжээ. Арай гэж амьд аврагдсан ч үнэтэй ачаагаа алдсан байна. Одоо тэр Киленерээс тусламж хүсэж мангасыг устгаж ачаагаа буцааж өгөхийг нь хүсв. Энэ үл Рудо хэрэгтэйг нь илэрхийлдэг боловч өшин ачаа амьд Шепертэд байлаа. Бүгд зочирдож байхад Симо нэгэн зэрэг хоёр амьд Шепер газар дээр байна гэдэг нь үнэхээр ховор. Ямар нэгэн сонин зүйл болж байна. Тиймээс Рудо өөрийнхөө нүдээр харах хэрэгтэй гэв. Рудо бодол давтлаа. Кристүнд эхлээд сэтгэлээр хян, дараа нь шийд гэж зөвлөв. Рудо өөрийнхөө хүчийг сайн удирдах чаддаггүй. Бага удаашруулж магадгүй гэдгийг мэдэж байсан ч тэр нөгөө Шеперийг үзмээр байв сонирхов. Түүнийг дахин гадаргуу буюу нөгөө хотлоо нь очих замаа олоход туслана гэж өөртөө итгэдэг. Тэр явхаар шийднэ. Харин Занка үүнд баяртай байгаагүй юм. Гэхдээ Симо Занкаг яаж зөвшөөрүүлэх вэ сайн мэдэж байлаа. Тэр хэлэхдээ энэ даалгаврыг анх инжин хийх ёстой байсан. Гэхдээ өөр ажилтан болохоор Занкад итгээд гэлсэн гэв. Энэ үг хангалттай байлаа. Инжингийн дугаар нэг номер фанат болох Занка баяртайгаар бага бохир бүс рүү авч явлаа. Явах замдаа Рудо Грисээс чи зэвсэг авч явдаггүй юм уу гэж асууад Грис надад хутга бий. Гэхдээ би өөрийн гаранд илүү итгэдэг гэж хариулв. Нэг саппортер Грис үнэндээ их нандиндаг нэгэн шивээс мэд зүйлстэй гэдгээ хэлэхэд Грис хичээд нууц нь ил болчихлоо. Эцэст нь тэр Рудо түүнийг харуулж энэ онцгой зүйл биш надад түшиг тулгуур болдог зүйл юм гэв. Гэтэл яг тэгэхэд тэдний ард нэг эвгүй дөрхтэй хүн гарч ирэв. Харин охин Фэм тэр бол гэж хэллээ. Тэдний ажилд явсан хүн Мерчант байлаа. Рудо түүнээс Шерперийн талаар асуулт асууж эхлэв. Мерчант хариулахдаа би ачаагаа зөөж яваад гинт ухаангийн хэвдэж байсан. Шерпер олсон. Би санаа зовоод авч явсан юм гэтэл траш бэстүүд дайрч ирээд тэр Шерперийг хулгаалаад аваад явсан гэв. Рудо түүнийг чи Шерперийг зарах гэж байгаа юм уу гэж тулгав. Мерчант үүнийг үгүйсгэж би зарахыг хүсээгүй. Би зүгээр Шерперийн талаас сонирчрахсан гэж хэлв. Гэвч Зена энэ яриа бүгд худал юм шиг санагдав. Учир нь траш бэст хүмүүсийг шууд дайрдаг болохоос биш зориудаар хүн хулгаалдаггүй. Тэр ямар нэгэн сэжигтэй зүйл байна гэж бодсон ч одоохондоо чимээгүйх нь өнгөрдөгөө. Мерчер түүнийг траш бэст Шерперийг аваад орсон барилга руу авч очив. Зена бүгдэд сэрэмжтэй байгаарай. Мангас хаа сайгүй гарч иж магадгүй гэж анхааруулв. Гэвч тэд дотор нь орвол газар хоосон байлаа. Зөвхөн нөгөө үзүүрт нэг хүн харагдана. Мерчант тэр бол Шерпиг гэж хэлээд Рудог тийш түлхэв. Бусад Киленерч мөн шахагдаж очлоо. Ойртож очтол Рудо тэр хүн биш харин Шерперийн шиг хувцалсан хүүхэлдэй болохыг мэдэв. Гэхдээ хэтэрхий оройтсон байлаа. Мерчант гинт аргиш үсрээд яараарай гэж хашгирлаа. Дараагийн мөчид Рудогийн хөл доор газар шавар болж бүгд доош унав. Тэр юу босныг гайхаж ярьж байтал Мерчант та нар зүгээрээ гэж асуулаа. Тэд бид зүгээрээ гэхдээ энэ ямар газар юм бэ? Бас Шерпер хаана байна гэж асуух Мерчант. Инээд алдаад Рудог зааж Шерпер бол тэр гэд гинт шавар болж хайлчхав. Гэтэл гинт хоёр хүн харанхуугаас дуугарч яхан гэрэл аслаа. Занка тэр дор нь ойлгов. Энэ бол Рейдерс гэж нэрлэгддэг хүмүүс байлаа. Тэд огт нууж хаалгүй Рудо Киленерээс булааж авахар ирсэн нь илт байв. Рудо гахаж энэ нэтгээдүүд хин юм бэ гэхэд Грис тэд бол энэ ертөнцийн дээрэмчид. Гэхдээ тэдний аюултай болгодог зүйл нь бүгдэнд нь Геврс байдаг гэв. Тэр шууд багийнхандаа зүхтах зам олоорой. Рудод хамгаал гэж тушаан. Мөн Занка чи хоёр Рейдерсийг ганцаараа барьж тогтоо гэв. Занка дургүй байсан ч өөр арга байгаагүй юм аа. Саппорт нөгөө зүг рүүг үүсгэв. Грис Рудод тэднийг даг гэж хэлв. Гэвч Рудо би хідэн дээрэмштэй өөрөө ч ялч чадна гэж хэлв. Грис түүнийг зогсоож Рейдерсийг бүүд орд үз. Тэд ямар хүчтэйг нь бид мэдэхгүй гэв. Нөгөө тал Зена Рейдерсийг шоолон би та нарт Рудог онилно гэж мэдэж байсан юм. Гэхдээ ингэж хурдан үнэрлээд олно гэж бодоогүй гэж хэлв. Рейдерс нар
Рудог зарж мөнгө олохоор төлөвлөсөн гэж Зэна бодсон ч тэд инээгээд бид Рудог зарахгүй. Бид зүгээр Шерпийн талаар сонирхож байна. Шерпсээс илүү сайн мэдлэгийн их сурвалж гэж байхгүй. Тэр яаж хамгаалалтын ханыг үхэлгүйгээр давсан юм бэ гэдгийг мэдмээр байсан юм гэж хэлв. Зэна өөрч гэсэн хамгаалттай хан барьерын талаар сонирчрахв. Гэхдээ тэр Райдерстай хурдан дуусгах хэрэгтэй гэж шийдэв. Тэр та нар ийм занганд оруулсан болохоор энэ траш бест байхгүй гэж ойлгомжтой гэж хэлв. Им Райдерс нь тэглээч чи миний шавраар хийдэг хүүхэлдэйнүүдийг чамайг алах болно гэж хэлв. Харин Занка ийм сул өрсөлдөгчтэй би нүдээ анаас тулдаж чадна гэж хариулаад шууд Стафагийн насаан шавар хүүхэлдэйнүүдийг нь эвдэлж эхэлнэ. Гэтэл эрэгтэй Райдер хүүхэлдэйнүүдийн дунд нуугдаж байгаад ар талаас нь дайр Занкаг нэг баганд цохиж хаяв. Дараа нь тэр буцаа шавар хүүхэлтэй дотор орчихгүй. Им Райдер Кленер зөвхөн траш бэстүүдтэй тулддаг болохоор хүний эсрэг яаж тэмцэхээ мэдэхгүй. Энэ бол чиний амьдралын сүүлчийн жинхэнэ дуслаг тоглоом эхэлж байна да, амь насны чинь гэж хэлдэг. Занка бүх хүчээр дайштан тулдаж олон хүүхэлдэйг эвлэж байсан ч эрэгтэй Райдер түүний араас дахин зохиж байв. Зэна шахагдаж Им Райдер руу дайрах гэсэн ч өчлөн бэлдсэн шавар нүхэнд халтарч унав. Им Райдер чи бол надад эсэргүүцэх чадвартай ганц тулаанч. Чи унвал бусд нь хамгаалалтгүй болно гэж хорон инээмсэглэв. Гэвч Занка чангаар хашгирч хэрв ингэж олон юм ярих дуртай юм бол подкаст эхлүүлээчтэй гэж тоглоом хийв. Тэр эхэндээ би Им Райдер шавар хүүхэлдэйнүүдээ хүрзээрээ удирдах байна гэж бодсон. Нөгөө эрэгтэй зэвсэг ашиглаж байгаа гэж таасан. Гэхдээ би буруу байж эрэгтэй зүгээр зохиж байгаа. Харин жинхэнэ чухал багч нь Snow Shows тэр тэгээд шавартай газарч маш амархан явж чаддаг юм байна гэж дараа нь тэднийг шоолоод та хоёр яг тэнгэр заяасан хос шиг юм гэж хэлэн Им Райдер уурлаж чимээгүй бай гэж хашгирлаа. Занка би хүмүүсийн эсрэг туршлагагүй ч өөрийнхөө чухал багштай та нарынхаас илүү сайн мэднэ. Тийм болохоор та нар хийж чадахгүй зүйлийг би хийж чадна гэж хэлээд газарт Стафагийн хүчтэй зөглөө. Дууны долгионд тарж шавар хүүхэлдэйнүүдийг дамжихад тэр дороо эрэгтэй Райдер нуугдаж байгаа газрыг нь мэдчихв. Занка түүний рүү бүрэн хурдтай дайрч нэг зохилтоор унгаагаа дараа нь Им Райдерлыг бас зохиж унгаа. Тэр ухаан алдахад шавар хүүхэлдэйнүүд бүгд нурж унжээ. Занка эд зүгээр л хідэн новшнууд байсан юм биш тэг гэж хэлв. Гэтэл гинэд Райдерсийн жинхэнэ ахлагч нь ард нь гарч ирээд хэрв чи хүчтэй хүнтэй тулдахыг хүсэж байгавал яг одоо надтай үүс гэж хэлдэг. Уншицгаая. Хэ хүсэж байна. Хэ хүсэж байна. Хэ хүсэж байна. За та бүгдийнхээ хүслийн дагуу би 2 ангийн багшлаа оруулъя заа юу. За 6 7 дугаар анги руугаа шууд орцгоё. Нөгөө талд Руда болон бусд нь гарцыг хайсаар гүйж байлаа. Руда тулдааны чимээг сонсохдоо болсныг санаа зовж явтал Грис гарцыг олсон байв. Тэрхүү гарцаар зарим дэмжигч нар илгээж төв рүү мэдэгдэж тусламж дуутахыг хүсв. Дараа нь тэр Занкаг шалахаар буцах гэж байтал гинэт хин нэг юм тэдний зүг гүйж ирэхийг сонсов. Грис ихэндээ энэ Занка байх гэж бодсож гинэт дээрэмчдийнх нь ахлагч гараад ирлээ. Бүгд гайхшиж байх үед тэр дээрэмчдийг Рудад ажиглал өмнө нь хулгайсан дээрэмчдээс авсан дүрслэлтийн таарч байгааг ойлгов. Тэр гинэт Рудагийн арын хананд авирч эцэст нь Шерпрээс ирж гіврийг оллоо гэлээ. Дараа нь тэр ханыг савраараа нурааж гарцыг хаав. Аавра цуглуулж эхэлсэн Грис түнд Руда гар хүрээ бүх Кленерийг дайсан болно гэж анхааруулв. Грис Занкагийн талаар асуугаад дээрэмчид өөрийнхөө замаа олохдоо муу учраа энд ирэхэд оройтсон гэж хэлв. Тэр Рудад руу алхаж Грисийн үгийг тоосон гэж чамтай ярихыг үнэхээр хүсэж байгаа хүн би одоохондоо надтай хамт яв гэжээ. Руда сэргэг зогсож байтал тэр дээрэмчдийн гинэт түүнийг багийг авч энд ямар ч траш бэстер байхгүй чамд энд хэрэггүй гэж Руда түүнээс стап барьсан Кленерийн талаар асуугаад дээрэмчд тэр надад таалагдахгүй болохоор шийдгсэн. Хүчтэй байсан учраас алаагүй харин хортой зүйл удаан дисгүй байх гэж хариулв. Ер нь бол хортой зүйл наац. Дээрэмчдийг өөрийг нь рингсийг идэвхжүүлж тэд төмөр савар болон хувиргав. Намайг дагуулах хэнд ч хорх өргөхгүй гэж хэлв. Гэтэл Грис болон Фуло хоёр түүнийг лүү дайрав. Гэвч дээрэмчд хэлбархан бултаж гараараа тулгуурлан өшөглөж тэдний хол шидэв. Тэр Фулоуийг гівэр болгох чадвартай гэж мэдрэв. Харин Грис ямар ч тийм зүйл байхгүй учраас хэрэггүй гэж хэлв. Грис босоод ямар ч нөхцөлд багийнхаа төлөө тулдах болно гэв. Гэвч дээрэмчин түүнийг дордуудад чи сул дорой юу ч хамгаалж чадахгүй гэлээ. Рудо санаа зовж Грисийн ухрахыг хүсв. Гэвч Грис юу ч хэлсэнгүй. Харин дээрэмчдийг чиний сул дорой
найз чинь аль хэдийнэ үхсэн гэж хэлээд савраараа Грисийн зүрх рүү дүрж нөгөө талаас нь гаргаж ирэв. Рудо зочирдож зогсов. Грис Азийн сахиус нь нисэн одож түүний оюун ухаан хоосорлоо. Энэ дүр зургийн түүнд Ритог үхлийг санагдуулж тэр зөнгөөрөө зүйлтэй шүүрэн аав. Рудо багтаа нэг өдөр хананд толгоогоо зохиж байхад нь Рито ирж зогсов. Тэр Рудогоос чи чинь юу хийж байна гэж асууад Рудо хоосон харцаар чи надад бусдыг буу өвдөг гэж хэлсэн. Гэхдээ өөрийгөө өвтгөж болохгүй гэж хэлээгүй шүү дээ гэж хэлжээ. Рито түүнээс бүр их санаа зовлоо. Тэр Рудог гарын өвдөлтийг намдснаас хойш 50 болсон гэж бодсон байв. Яагаад ингэж уурлаж байгаа юм бэ гэхэд Рудо яагаад ч би дотроо тайлбарч чадахгүй их ууртай байдаг гэжээ. Рито бол Рудогийн эцэгтэй хаягдсан гэж боддог учраас сэтгэлдээ үн цэнгийн мэт санагдаж тиймээс ууртай болдог гэдгийг ойлгов. Тэр Рудод амьдралынхаа зорилгыг бол эсвэл дуртай зүйлээ хийх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд түүнийг янз бүрийн зүйл туршуулах гэж ном уншуулах, тоглоом тоглох, хоол хийлгэх гээд олон зүйл хийлгэсэн ч Рудо сонирхгүй байсан юм. Гэтэл нэг удаа Рудо хотын хаалганы ойролцоо хог хайж буй хүнийг хараад сониучрахад тийшээ очиж хог дундаас эвдэрхий баг олжээ. Рэг түүнийг санаа зовж дагав. Рудо багийг тэврээд уйлж ихсэн тэр өөрийгөө хогтой адил гэж мэдэрсэн учир байлаа. Тэр Ритог энэ баг арай л жаахан эвдэрсэн болохоор хаягдах эсгүй үлдсэн амьдралтай шүү дээ. Би үүнийг засмаар байна гэж хэлв. Рито ойлгосон юм. Рудо хаягдсан зүйлсийг үнэт чанарыг харж чаддаг нэгэн бололтой. Одоо үе рүү иргэн ирэхэд Рудогийн зүйл гэнэт чухал зэвсэг болон хувирч дэрэмжтийг гайхаж орхив. Грис амьсгаатай үлдсэн ч Рудогийн хүчний нууцыг ойлгов. Тэр Рудо хогийн зэвсэг болгодоггүй харин хэрэглэгдээгүй боломжийг нь сэргээсэн юм байна гэж хэлв. Рудо зүйлтийг сэргээж аимшигтай амьд мэд зэвсэг болголоо. Дээрмчин бүр гайхаж чиний энэ зэвсэгийг юу хийдэг юм бэ гэж асуув. Нөгөө талд Фоло шархацсан Грисийн тухтай байрлуулж өгөв. Рудо түн намайг гунигнаас гаргасан чамд баярлаа. Чиний тусгүйгээр би харанхуйг гацсах байсан. Харин одоо би юу хийхээ мэдэж байна. Эхлээд энэ Рейдерсийг ялчи буруу, чиний буруу гэдгийг харуулна гэж хэлв. Дээрэмчин өөрийгөө намайг Рейдерс гэж битээд удаа намайг Ребес гэж танилцуулв. Би шийдэмгийн тэмцэгч хүчтэй Гэбрисийг хамгийн ихээр таашаадаг гэж Рудо руу дайрлаа. Рудо болон Гэбрис хоёрын ширүүн тулаан эхэллээ. Грис цус алдаж хэвтэж байсан ч Фоло санаа зовх үед Грис би зүгээрээ гэж тэр Рудогийн тухай бодож өмнө хүчээ зөв ашиглаж чадахгүй учраас сэтгэлний хөдлөл нь замын хаач байсан. Харин энэ удаа асуудалгүй гэж бодов. Тулааны талд Рудо зөвхөн хамгаалалт хийж Жебрийн дайралтыг зогсоох боломжгүй болов хурч байлаа. Жебр түүнийг өдөөн довтлохыг хүссэн ч Рудо тайван зогсож хэрв зоригтой юм бол чи өөрөө дайр гэлээ. Жебр түүнийг инээгээд дахин дайрсаар Рудо хялбархан болтов. Рудо ойлгов өөрийг нь зохиж чадахгүй байгаа шалтгаан нь Грис өгсөн зүйлттэй холбоотой байлаа. Гри тэр зүйлтэндээ бүгд даалгавраас эсэн мэд буцаж ирэх гэж залбирсан. Болохоор энэ хамгаалалтын хүчтэй болжээ. Жебр ойлгоод эн чинь зүгээр л дайралтаас зайлсхийх чадварчаа нэмэгдүүлдэг юм байна. Гэхдээ ингэж байгаа юм чинь чи намайг ялж чадахгүй гэв. Харин Рудо түнд надад тэг шаардлага байхгүй гэж хэлээ. Жебри бүр төөрөлдлөө. Рудо тайлбарлахдаа би зүгээр л хөдөлгөөнгүй зогсож байна. Харин чи л байнга хөдөлж байгаа болохоор дараа нь хаашаа явахыг би өөрчлөн мэдэж чадна гэв. Жебри үгийг тоосон гэ дахин дарив. Энэ удаа Рудо зэвсгийнхээ өөр нэг чадварыг ашиглан Жебрийг хөдөлгөөнийг жаахан өөрчилсөн. Тэр нь түүнийг бүхэлд нь бодлуулв. Рудо зүйлтээрээ би довтолж чадахгүй гараараа зохиж чадна гэд түүний нүүр нь хүчтэй зохилт өглөө. Жебр өвдөлтөө баярладаг нэгэн тулд эстэн тэр чи надад зохилт өглөө гэж баясав. Тэр энэ тоглоом шудраг биш байна гэж гомдлов. Рудо огтон санаа зовсонгүй. Тэр тэнцвэр алдуусны дараа бүр хүчтэй зохиж байлаа. Жебр араас нь дайрах гэж оролцсон ч зүйлт нь түүнийг дайралтаас нь бас сааталж Рудо түүнийг гидсэнд нь хүчтэй зохилт өгөв. Дараа нь Жебр стратеги өөрчлөн эргэн тойрноо эвдэж хоос үүсгэжлээ тэндээс нь чулуу шидэж Рудо руу дайрч хэллээ. Рудо түүнийг нь хараад хаав. Гэвч Рудо сэргийг байв. Чулуу шидэгдэхэд зүйлтийн хүчээр бултаж чадлаа. Жебр багны огтлох олон тоосыг цацсан ч Рудо бүгдийг нь бултаж чадав. Гэтэл түүний сохор талаас нь Жебр тавталсан ч зүйлт дахин хөдөлгөөнийг нь эвдэж Рудо түүний газар савлаа. Жебр дахин босож энэ удаа бүх хурдаа ашиглан зүйлттэй Рудог дийлсэнгүй. Рудо яг л ультра инстинкттэй юм шиг хөдөлгөөний бүрийг нь өөрчлөн мэдэж зохиж байлаа. Ер нь л ирээдүг хараад байна гэсэн бараг л. Эцэст нь Жебр хананд наалж арайхийн тогтож үлдэв. Гэхдээ тэр инээж ийм чанартай зодулж байгаагүй их удсан байна гэлээ. Тэр Рудог
Чамайг намайг зохиж байгааг баярлаж байна. Гэхдээ удахгүй чи намайг зохиж чадахгүй болно гэж Жебр зүйлт дайралтын хэрхэн зогсоодгийг нь ойлгожээ. Зүйлт зөвхөн дайсангнаас санаатай дайралтыг нь мэдэрдэг. Харин унаж ирсэн чулуу зэрэгт хариу үйл хийдэггүйг дээр анзаарсан байдаг. Дараа нь Жебр баруун савранда маш хүчтэй хор байгааг хэлээд гинэд өөрийгөө түүгээрээ хатгав. Рудо түүний юу хийж байгааг нь ойлгосонгүй. Жебр одоо би угаангүй болж ямар ч ялгаагүй дайрах болно. Тэгвэл чиний зүйлт үнийг дайсагнасан гэж тооцохгүй гэв. Тэгээд тэр унтах мэд босноо гинэд дахин сэж ухаангүй байхдаа галзуурсан дайралт хийж эхэлвэ. Жебр аимшигтай чанга орлж жинхэнэ берсеркер болж хувирлаа. Жебр гинэд эргэлтэн дайрч замдаа таалсан бүхний сүйтгэж эхэлв. Рудо арайхийн бултаж чадсан ч ийм байхад яаж ийм хүчтэй байж чадаж байна гэж гайхав. Тэр Фло болон Грис хоёрыг ойрхон байгааг анзаарч хэрв Жебр төд рүү чиглэвэл шууд үхэн гэж ойлгов. Тиймээс Рудо өөр чиглэл рүү гүйж түүнийг өөр лүгээ татав. Аз болоход төлсөн бүтэж хүнлүүлж хүндээ арив. Рудо зүйлтний хүчийг ашиглан зогсоох гэж оролцсон ч бүтсэнгүй. Тэгээд өөрөө хамгаалч дараа нь Жудо Мехер Жабыг шидэж унгав. Толгоогоороо шалан дээр цөм зогсон Жебр улам цуст шуурганд авцсан мэт дайрч байлаа. Рудо хүн үнэхээр шийдэнгүй байвал боломжтой зүйлийг шийдэж чаддаг юм байна гэж бодов. Гэтэл өөр бодол орж ирв. Жебр өвдөлтөндөө дуртай нэгэн байж магадгүй гэж тэр багада Шепер дээр бусад задуулахад Рютогийн хэлсэн үгийг саналаа. Эргүүлээд битгий зөх. Бусад хөвгүүд түүнийг чи масохист юм уу гэж асуух тэр ойлгоогүй байв. Дараа нь гэртээ очиод Рютогоос асуух тэргээд масохист гэдэг нь өвдөлтөндөө дуртай жаахан солиотой хүмүүс гэдгийг мэдсэн байлаа. Тэгэхээр Жебр үнэхээр тийм бол түүнийг яаж зогсоохоо мэдэхгүй байв. Жебр ухаангийн хэрний галзуурсан ууртаагаар дахин дайрч Рютог зөвхөн ухарч бултахын тулд бүхий л хүчээ шахав. Гэвч Жебр маш хүчтэй тулд хамгаалтыг нь нэвтлэн савраас шүүрэн авах гэж байтал гинэд Занкагийн ирж түүнийг газар хадав. Рудо тэр стафыг таньж удалгүй Занка өөрөө ирэв. Хөл дээр арайхийн тогтож байсан ч тулааны дуусгахаа шийдсэн байлаа. Рудо түүнийг чи тулдахад үнэхээр бэлэн үү гэж асуух. Занка намайг битгий бас гэл. Рудогийн хэрэглэж буй зүйлтийг хараад эцэст нь чи үүнийг ашиг сурч байгаа юм байна гэж. Рудо гэхдээ энэ огт тус болохгүй. Тийм үү? Учир нь Жебр ухаангийн байхдаа дайрахаар зүйлд ашиглахгүй байна гэж хэлв. Занка шууд ойлгож тийм ээ. Энэ зөвхөн дайсагнасан санаатай дайралтыг хариу өгдөг гэв. Рудо гайхсан ч Занка тайлбарлав. Би энд ирэх замдаа чамайг холоос харж тулдааны хэв маягийг чинь судалсан. Ингэвэл чамд дараа нь зааж өгч чадна. Дараа нь тэр хэлв. Одоо бидэнд ялалт авахаар бараг алга. Би хоронд хорцсон болохоор хурдан удалж чадахгүй. Чи зүйлтээрээ довтлож чадахгүй. Гэхдээ чамайг нэг удаа довтлохыг зөвшөөр. Рудо зочирд нь яагаад их ёстой юм гэхэд Занка хэрв би чам руу дайрвал чиний зүйлт миний дайсагнасан санааг мэдэрч намайг өөрийнхөө хүссэн газараа хүргэж магадгүй. Ингэснээр би Жебрт хүрээд ялж чадна. Хэрв амжилтгүй бол чи ир хүн шиг дисээ зохилтыг аваарай гэв. Тэгээ Жебр гинэд сэргэж хоёулаа түүнтэй нүүр туллаа. Жебр тэдний дэргэд байсан багныг савраараа огтлж унахаасан ч тэд хоёр 9 минут гарч чадлаа. Занка Рудо түүний савар чамд хүрвэл шууд мэдээ алдуулна. Ямар ч байсан хөөж болохгүй гэж анхааруулв. Жебр уурлаж бухимдлаа. Рудо гаргах гэж шийдэв. Аз болох зүйлд яг Занкагийн бодсон шиг ажиллаж түүнийг Жебр рүү хүчтэй шидэж тэр цохилт амжилттай хүргэв. Занка гайхаж баярлсан ч Рудо уурлав. Учир нь зүйл зөвхөн дайсагнасан санаатайг дайралтыг мэддэг тул Занка үнэхээр түүнийг дайсагнаж давталсан гэсэн. Харин Занка энэ бол зүгээр л туршилт байсан юм гэж хэлв. Рудо бид энэ аргаа хамтран ажиллаж чадна гэж хэлээ дахин баярлалаа засав. Яг тэр үе Жебр босч ирэв. Тэр тэдэн рүү дайрах гэж Занка дахин Рудо руу зохиж зүйлтний хүчээр Рудо түүнийг Жебр рүү шийдэв. Занка маш хүчтэй зохилт өгч чадлаа. Занка Рудод үнэхээр сайн удирдах байгааг гайхаж дахин зөхөв. Рудош түүнийг дахин Жебр рүү илгээж энэ удаа Занка хүчтэй зохилтоор цуврал өгч Жебрийг ухаан ортол нь балбав. Жебр сэрхэд өмнө зүгтсэн биш харин Занка шууд стафаар толгой руугаа зохиулж ухаалдууллаа. Занка газар буугаад унаж бид яллаа гэж бодлоо. Рудош тайвширч үүний улмаас зүйлт ажиллахаа болж таанус хурууга довшсон юм шиг тоос болон зүйлт алга болов. Рудо сандран Грисийн зүйлтийг аврахын оролцсон ч чадаагүй. Тэр айж өөрийгөө буруутхан газар дээр загас шиг болцож гомдлж эхэллээ. Занка түүний нуруун дээрх саврыг сорвиг хараа Жебр түүнийг мэдлгүй зогсныг нь ойлгов. Гэтэл Жебр өөрийнхөө зүүн савраар өөрийгөө хатгаж гинэд бүрэн ирч хүчтэй бослоо. Тэр эргэн тойрноо хаж би ухаангүй байхдаа ч их зүйл хийсэн болтой гэж хэлээд Рудо руу алхав. Занка гайхаж яаж ийм их шархтай байж хөдөлж чадаж байна гэж асуув. Жебр өөрийн хүчийг тайлбарлав. Тэр миний зүүн савар өвчин мэдрүүлэхгүй болгочдөг. Тиймээс би өвдөхгүй энгийн мэд байж чаддаг.
Харин баруун саврын хор Занкад 30 минут үйлчлэн тэгтээ дахин нэг удаа хатгая ингүүлжээ надтай дахиж тэмцэж чадахгүй гэв. Занка юу ч хийж чадалгүй Жабрийг түүнийг дахин хатгаж газар унагав. Дараа нь тэр тулцаж буй Рудоор өргөж аваад өөртөө бааз руугаа аваачих гэж оролдлоо. Занка энэ удаа бүр дууч гаргаж чадахгүй зүгээр л харж үлдэв. Жабр даалгавраа биелсэндээ баярлаж барилга тухайн галцсан хоёр нөхөддөө тоосон ч үгүй. Руда ухаан санаатай хിവэрэ байсан ч хөдөлж чадахгүй. Би бүгдийн амийг аюулд оруулчихлаа гэж өөрийгөө буруутгалаа. Дараа нь Жабр доорх том нөхөр өсрөн гарахад тэд барилгаас гарч гадаа байгаагаа ойлгов. Жабр зурган дээр тийм газар байх эсгүй гэж санаж байсан. Гинэт Рио түүний хүлээж байгааг харлаа. Тэр нь яваа дуудаж ирч чадчихэ. Инжин яг хараад ирчээ. Нэг хүн Грис болон бусд нь үхсэн байх вэ гэж санаа зовсон Инжин ийм амархан үхэхгүй гэж тайвшруулв. Тэр нэг багт зэрлэг өгч тэднийг аврахыг тушаалаа. Жабр орж та нар хидэрхийг хүчтэй. Би та нартай тулдаж чадахгүй гэж хэлв. Гэвч ингэж сул дорой байгааг мэдрэх нь түүнд улам таалагдв. Инжин гайхаж Рудо ийм нэгэн өрмөц хүнтэй тулдаж байсан гэж юу гэж бодов. Яа харин тэр миний болсноос ч дээр харагдаж байна гэж бусад цэвэрлэгчид харин тэд үнэндээ маш муухай байдалд орсон юм байна гэж өрөвдөв. Томбитэй хүн манай нэг нөхрийг гинтээс нь уучлашгүй зүйл гэж уурлав. Харин өөр нэг нь дууга болоод чи үнэхээр төвхтэй юм байна гэж хэлв. Инжин Жаберт би чамайг авч явж байцаана. Чи үнэхээр клинертэй оролдож болно гэж бодсон уу гэж асууж Жабер бүрч их догдолж. Намайг бүх насаар минь шоронд хийвэл би тэдэндээс гар харгаа олох хэрэгтэй болно. Энэ маш гоё сонсогдож байна гэж баярлав. Тэр босоод би ялагдана гэдгээ мэдэж байна. Гэхдээ Рудаг авчрах даалгавартай. Би үгсэн ч бүтлгүйдэгч биш буцах. Үгсэн ч би бүтлгүйдэгч болж буцахгүй гэж хэлв. Ингээ зэвсгээ дахин дуудах гэж байтал гинэт нэгэн охин ард талаас нь тэрч болооч гэв. Жабер түүнийг өөрийнх нь нэг нөхөр гэдгийг таньж намайг битгий зогсоо би үүргийг үүсгэх ёстой гэж хэлв. Гэвч охин цаг дууссан клинер ирчихсэн бид юу ч хийж чадахгүй гэв. Жабер зөрүүдлэн өргөлүүлэх гэж байсан ч охин түүнд босс ч маш их инээгээд чамайг хүлээж байгаа гэж шивнэхэд тэр гинт хөдөлгөөнөө зогсов. Энэ охинтой хамт буцахаар шийдэв. Хананд гарч ирсэн ич эдийн нүхээр портал үүсч портал руу оров. Тэр явхийнхаа өмнө Рудаг бусад клинеруудад Рудад мэндийг жуулаарай гэв. Гэтэ Руда бүх хүчээ шавхан босож зогсож манай тулаан дуусаагүй гэж хашгирлаа. Жабер түүнийг төвчээртэй байгааг хараад гайхав. Руда чи Грис болон бусдад юу хийснийхээ төлөх ёстой гэж хэлэх Жабер баярлаж бид дараа дахин тулдах болно гэлээ. Гэвч түүний бэлийг хараад ихэд огтлж энэ тусгай series 2-ын юм байна. Босс үнийг мэдээд баярлна гэв. Тэгээд охины хамт портал руу орж тагийг нь хааснаар хаалга алга болов. Удалгүй Занка болон бусдыг уран авч Рудагийн биеэс хорн ариллаа. Тэр шууд Грис рүү гүйж очиход Грис амьд байсан ч их цус алдсан байлаа. Руда чиний зүйлтийг эвдсэнд уушлаарай гэхэд Грис би түүнд маш их хайртай байсан. Гэхдээ хэрв тэр чамд тус болсон бол үнэхээр сайн хэрэг гэв. Үүний дараа зүйлтийн үлдэгдэл нь хүртэл тоос болон хийсэн. Руда яг юу мэдрэхээ ч ойлгосон гээ. Ингээд энэ авгаа хамгийн ихэнд утсан байна. X 2 дахин X за хээ өсөөл битсэн байна. Эхний архив. За та бүгдийнхээ хүслийг билүүлээд дараагийн 8-9 дугаар ангийг ярьж өгөхөр шийдлээ. Руда бүх хүчээрээ шавхаа болсон Жабрийг зодоод дуусаагүй гэж хэлдэг. Жабер түүний төвчээртэй байгааг гайхаж Руда түүний Грис болон бусдыг хийсэн зүйлсийн төлөө өшөөгөө авна гэж заналтай нарахгүй хэлнэ. Жабер үүнд баярлаж дараа дахин тулдах болно гэдэг боловч тэр Рудагийн бэлийг анзаарч тэдгээрийг онцгой загварыг хараад догтлно. Тэдний дарга баярлах болно гэдгийг портал руу орж тагийг хаасныхаа дараа портал алга болно. Бүгд гайхшилт авуулгүй Занка болон бусдын барилгаас аварч Рудагийн биеийг байсан хор чайрлана. Тэр даруй Грис дээр очиж үзэхэд Грис их хэмжээний цус алдсан ч амьд байлаа. Азар. Руда түүний сахиусыг эвдсэндээ уушлах гоход Грис түүнд үнэхээр хайртай байсан гэдгээ хэлнэ. Руда гимшилт
авцсан Грис сахиусны түүнд тус болсон бол хамгийн зөв зүйл болсон байна гэж хэлдэг. Ингээд сахиусны үлдэгдэл салхинд хийсэн алга болно. Рудо өөрийнхөө мэдрэмжээ тодорхойлж чадахгүй байдаг. Дараа нь бүгд Киллианерийн төв рүү буцнаа. Рудо ганцаараа дуугаа хураанд суулаа. Инжин ирж яагаад баярлахын оронд гүнхтэй Эмороо суугаад байгаа ингэж асуухад Рудо уурлан Грисийг авраагүйдээ баярлж чадахгүй байна гэдгээ хэлнэ. Шепардийн Рито газар дээр Грисийг хамгаалж чадаагүй. Би юу ч хийсэн бүтлгүй гэж ярив. Инжин түүний Грисийг эрсдлийг мэдэж байсан үргэлж бэлэн байдаг гэж хэлээд хамтдаа Грисийн хүндэтгэл үзүүлэе гэв. Рудо Грисийг амьд сууж байгааг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Грис түүнд баярлаж Инжинч Рудог яагаад гуниглаад байсныг ойлгов. Инжин түүний үсийг хутгаж төвлөгч хүртэл тоглоомоор тэднэртэй хамтдаа инээлдэв. Рудо ичингээр Грисээс зөвхөндөө хорон цохиулж хаад яаж амьд байна гэж асуувал Грис Киллианерийн имлэгийн баг болон эдгээх хүчтэй цорын ганц гибр болох залуу эмч Айшид талархлаа илэрхийлв. Айшид ичимхий өөртөө итгэлгүй тул Грис түүнийг үргэлж зоригжуулдаг. Мөн Грис өөрийг нь цус алдаж байхад аварсан. Фолов дараа нь Жабиг зогсоосон. Рудо болон Зена хоёр талархав. Сахиус амьдрал аврахад тус болсон бол үүргээ биелүүлсэн гэж Грис хэлэхэд энэ удаа Рудо үнэхээр итгэлтэй наргагүй түүний амьд байгаад баярлаж байгаа хэлдэг. Инжин одоо Рейдерс тэдэнтэй тулдахаас гадна Траш бэстүүд асуудал болно гэж хэлээд гэхдээ бага зэрэг мэдээлэл авсан гэж нэмж хэллээ. Тэгтэл өндөр бараан арьстай нэгэн Киллианер Жабрийн дурдсан талаар ярив. Рудо Инжингээс энэ хинбэ гэж асуухад тэр бол босс гэж хэлнэ. Рудо гинт сандран бэлэн биш байснаа ойлгон боссыг өөрийнхөө Корвис хэмээн танилцуулв. Анхандаа Рудог хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байсан тухай ярив. Рудо эхэндээ Киллианерт зөвхөн Шепард руу очих замыг мэдээлэл авах гэж нэгдсэн байв. Гэхдээ тэр аль хэдийн 8 насаа эрсдэлд оруулан тэднийг хамгаалсан учраас Корвис түүнд эсэргүүцэлгүйгээр албан ёсоор Киллианер болгож хүлээн зөвшөөрсөн юм. Корвисийн дараа Рудо ч өрөөндөө дуудаж дөрөв хувцсыг нь өгөхөөс гадна хил гэж юу болохыг тайлбарлана. Тэр хэлэхдээ хил нь газар дээрх хэсэг болон Шеприйг тусгаарладаг. Хэн нэгэн түүнийг давах гэж оролдвол амиа алддаг гин. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд өөр байдаг. Корвисийн нэгэн үлгэр ярьж эхлэв. Хилд хамгийн ойр хоосон газар нэгэн эмэгтэй амьдардаг байв. Нэг удаа нэг залуу төөрч очиод түүнийг яагаад ийм эзгүй газар амьдарч байгааг асуув. Тэр дээрээсээ хүмүүсийг унахыг хар суудаг гэж хэлсэн байдаг. Мөн зарим хүмүүс хилд аваад ч өгдөггүй гэж хэлсэн. Одоогоор тэдний цорын ганц мөр болжээ. Рудо тэгвэл тэр хилд давж чадсан хүмүүсийг олж чадвал гэртээ буцах боломжтой гэдгийг нь ойлгов. Корвис энэ маш аюултай аялал болно гэж сануулсан ч Рудо айгаагүй, ямар ч үнээр хамаагүй гэртээ харих ёстой гэж шийджээ. Тэр хэд догдолж шууд л хилд хамгийн ойр хоосон газар руу явах гэж яарав. Фло түүнийг зогсоох гэж оролцсон чинь хүч нь хүрсэнгүй. Аз болоход Инжин ирж Рудогийг боловч ийм бэлтгэлгүйгээр явах нь амиа хорлож буйтай. Яг ижил хэн гэж хэлдэг. Инжин түнд одоо хүчээ удирдах чаддаг болсон сайн хэрэг. Өөрийн хязгаар сул талуудыг мэдэхгүй байгааг сануулв. Рудо тэгвэл өөртөө нь хамт яв гэж гуйсан чи Инжин татгалзав. Учир нь тэр дахиад ганцаараа тийм аюултай газар явах тэнэг нэгэн биш гэдгээ хэлв. Рудо бол энэ үнэн биш гэж бодож байлаа. Учир нь Инжин анх түүнийг олсон үедээ ганцаараа л явж байсан. Ямартай ч Инжин түнд цаг нь ирэхэд тэд хамтдаа тэр аюултай газар руу очино гэж хэлээд одоо бол Рудо бэлтгэлээ сайн хийж хэлдэг. Траш бэстийн талаар судлах мөн Рейдерсийн тухай мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Энэ бол бидний ойрын зорилго гэж хэлнэ. Рудо Инжингээс яагаад Рейдерс шиг хулгайч нар гибер болж чаддаг юм бэ гэж асуухад Инжин хариулахдаа сайн хүн байх, эд зүйлсээ хайрлах, хамгаалах хоёр өөр зүйл гэж хэлдэг. Хогийн хүн байсан ч эд зүйлдээ маш сайн арчилж чадвал тэр эдний хүч сэрэж гибер болж чаддаг гэжээ. Гэхдээ бүх хүмүүс гибрийг таашаадаг. Учир нь жирийн хүмүүсийн хувьд нэг эд зүйлдээ хэд их дурсан хүн этгээд харагддаг гэжээ. Ингээд Инжин Рудогийн өнөөдөр заавал амарч өөрийнхөө сэргээх ёстой гэж зөвлөв. Рудо тушаалын дагаж өрөөндөө амрах гэж оролдсон ч толгой нь зогсолтгүй бодлоор дүрч огт унтаж чадахгүй, тайвширч чадахгүй байдаг. Тэр хогон дундаас үн цэнтэй зүйл хайхаар нууцаар гарах уу гэж бодож байтал гинэд Рио хаалгийг нь дэлсээд түүнийг амрах зав өгөхгүй Хэд Квертрийг үзүүлэн танилцуулахаар шийддэг. Рудо энэ газар Шепрээс ч илүү олон зүйлтэй юм байна гэж хэлв. Рудо Шеприйн тухай сонирхож тэнд юу хийдэг байсан талаараа асуув.
Рудо түүнд өдөр бүр хог туудаг, дараа нь загнуулахаас өнгөрдөг тухайгаа ярив. Дараа нь Рудо хоолны талаар асуухад Рудо талах шүл байдаг гэж хариуллаа. Харин амттан байдаг уу гэхэд Рудо гүнхтэй болов. Учир нь зөвхөн баян хүмүүс л амттан авч идэж чаддаг байжээ. Тэгтэл Рио энд амттан байдаг гэж хэлэхэд Рудо итгэсэнгүй. Гэтэл үнэхээр тавг дүүрэн амттан хараад үнэхээр нэгэн их нууц эрдэнэс олсон мэт тогтлоо. Жуни түүнд амттан хар тамхинаас илүү донтуулдаг учраас болгоомжтой эдрээ гэж сануулдаг. Дараа нь Жуни гадаргуу дээрх бохирдлоос болж тариа тарих боломжгүй. Гэвч Биндер гих бүлэг байдаг тухай тайлбарлав. Тэд хоол хийх чадвартай гіврүүдийг цуглуулж амттан хийж зардаг ажээ. Тиймээс амттан гадаргуу дээр ховор биш болжээ. Рудо чичирсэн гараараа нэгийг нь амсахад амьдралдаа анх удаа амттангийн амтыг мэдэрч гээрсэн мэд болчихдог. Тэр галзуурсан хүн шиг л идэж эхлэв. Жуни харин тэдэнд шин жихэрт донтогч нэмэгдлээ гэж хэллээ. Гэтэл гинэд аманд нь пакифист зүйлс нэгэн хачин залуу орж ирээд Рудог ширтэн зогсов. Рудо түүнээс жихэр хүсэж байгаа болов уу гэж бодсон ч огтхон ч хуваалцахыг хүсээгүй. Гисэн ч хүчээр нэг жихэр өгөхөд нөгөө итгэхэд булан авч дээрлэх янз үзүүлвэ. Рудо тэгээс тоосонгийн амттангаа эцэл байлаа. Гэтэл нэг мэд биеийн хачин болж бөмбөлөг шиг хөөж ихсэн Занкаг айлгав. Удалгүй Рудо хэвийн болж одоо түүнийг сургалт эхлэх цаг болов. Гэвч тэр байрч байсан хутганы хүчийг гаргаж чадсангүй. Рудо болон Инжин хоёр түүнийг жихэр идээд манараад хүчээ марчихсан юм уу гэж шоолов. Харин Занка илхүү ухаалгаар бодож байлаа. Тэр Рудог эвдэрхий зүйлсийг засах дуртай тул түүний хүчийг гаргахад эвдэрхий хэрэгтэй байх гэж таамаглав. Тэгээ тэр хогийн цэгээс хідэн юм цуглуулад айл нь тохирч байна гэж Рудогоос асуув. Рудо дорхно эвдэрхий гурвалжин хэлбэртэй нэг сонгож хүчээ ашиглахад түүний зэвсэг болгон хувиргав. Бүгд Занкагийн тамаг зөв байсныг харж гайхан биширч Инжин түүнийг магтлаа. Тэгээд Инжин Рудогоос өөр зүйлсүүдийг нэгэн зэрэг сэргээж үсгийг хүсэв. Рудо өнөхөр 3 зүйлийг зэрэг зэвсэг болгож чадсан ч гинэт хамраас нь цус их хэмжээгээр гарч ухаан алдлаа. Инжин үүнийг анх тэнд уулцсан өдөр харж байсан гэж хэлээд магадгүй түүний бэлэний чанар хэд өндөр учир бие даахгүй байж болохыг тайлбарладаг. Рудо чанар гэж юу болохыг асууд Инжин хариулахдаа ямар нэгэн эд зүйлсийг удаан хугацаагаар арчилж хайрлаж хэрэглэвэл хүч нь өсч чанар нь нэмэгддэг гэж хэллээ. Чанартай эд зүйлс илүү хүчтэй боловч хэрэглэгчээсээ илүү ихийг шаарддаг ажээ. Занка ч үүнд санаа нэлж байгаагаа хэлдэг. Занка хэлэхдээ хэрв Рудо багаасаа бэлийг хайрлаж арчилж ирсэн бол тэдгээр нь заавал өндөр чанартай болсон байх ёстой. Гэхдээ тэр Жабрыг дурсан Серистэй холбоотой байж магадгүй гэж бодож байлаа. Харин Рудо өөрийгөө идэвхжүүлсэн зэвсгүүдийг эцэстээ яагаад тоос болж алга болдог юм бол гэж гайхав. Эдгээр нь өөрөө бүрэн бүтэн хിവэрэ байсан болохоор хугацаанд нь хязгаар байгаа юу гэж бодсон юм. Гэтэл Рио өөр тамаг дэвшүүллээ. Тэр хэлэхдээ эд зүйлс үүргээ биелүүлснийхаа дараа алга болдог байж болох юм. Рудогийн хүч бол бусдад хэрэггүй болсон зүйлсийг засах жинхэнэ боломжийг нь гаргаж өгөх явдал. Ингэснээр эд зүйлс өөрсдөө зориулалтаа биелүүлж чаддаг. Харин тэдгээр дуусахдаа алга болдог юм шиг байна гэж таамагладаг. Занка ч үүнийг зөв гэж дүгнэдэг. Тэр Грисийн сахиус зөвхөн тулаан дуусны дараа Рудог аюулгүй болсон үед л алга болсон гэж сануулв. Инжин ч мөн энэ таамгийг таамаглаж Рудо чи тэдгэрийг эвдсэн юм биш харин орхигдсон эвдэрсэн эд зүйлсийг сүүлчийн удаа гэрэлтэн мандуулах боломжийг олгож байгаа гэж ойлгох хэрэгтэй гэж хэллээ. Энэ үед Рудо өөрийнхөө хүчний мөн чанарыг эвдэж сүйтгэх биш харин эд зүйлсийг гялалзуулах боломж өгөхөд оршдог гэдгийг ухаардаг. Тэгтэл Рио Жабер дурдсан Серисийн талаар асуухад Рудо өөрийн бэлээ шиг өөр эд зүйлс бас байдаг болов гэж бодож эхэллээ. Дараа нь Рио түүний бэлээ нэртэй юу гэж асуухад Рудо эргэлзэж гайхав. Рио хэлэхэд ямар нэгэн зүйлсийг үнэхээр хайрладаг бол түүнд нэр өгдөг. Түүний хайчиг The Reaper, Инжингийн чүхрийг Ambekar, Занкагийн таягийг The Lower Assist гэдэг гин. Рудо бүгдэнд нь гайхаж Инжин түүнд бэлийдээ сайн нэр бодоорой гэж зөвлөв. Шөнө болж Рудо бэлээгээ угаагаад өрөөнөөс нь гарахад Рио түүнийг орон дээрээ Рудо зочирдог юу болж байна гэж асуухад Рио өрөөн нь яг дээд давхарт байдаг болохоор түүнийг яолох дууг сонсоод санаан зовж сонхоор орж ирсэн гэдгээ хэлдэг. Рудо нөхцөл байдлыг ойлгож Рио түүнээс гарын шарах аимшигтай харагдаж байсан болохоор өвдөж байгаа юу гэж асуухад Рудо тэр дорн гараа нууж бэлээ өмсөд өвдөлт нь багасах үед үе угаах хэрэгтэй болдог юм хэлдэг. Рио тэр шархнууд юунаас болсон юм бэ гэж асуухад Рио
Рудо энэ тухай бол эцэг эхээс минь асуу гэхэд Рио түүнийг ойлгож эцэг их хүүхдэд олон зүйл өгдөг. Харин хамгийн том нь шарах сариуд дурсамжийн гэмтэл байдаг гэж хариуллаа. Маргааш нь инжин Рудог дагуулan Clovis дээр авчирлаа. Босс хэлэхдээ full face бэлэн болох хүртэл инжин бусад бэлтгэлийг дуусгах хэрэгтэй гэжээ. Рудо гахаж full face гэж юу юм бэ гэж асууад инжин тайлбарлав. Энэ клинер No Man's Land-д ороход заавал зүүдэг маск аж. Тэр өөрийн маскыг гаргаж үзүүлээд эдгээрийг хийдэг нэг уран бүтээлч бий гэж хэлв. Гэтэл тэр хачин хэтэрхий ээжтэй тулд хинч түнд хугацаа шахвал ажиллаж чаддгүй гин. Одоо тэр Рудод маск дээр ажиллаж байгаа хугацаа орно гэдгийг хэлдэг. Clovis энэ хооронд Рудод дээр нэг төрлийн хамгаалтын шившлэг хийж бэлтгэлийг нь дуусгах болно гэж хэлв. Энэ Рудод бүрж их бодлуулна. Тэгтэл ресепшн дээр ажилладаг эгч тайлбарлахдаа шийдэлтэй хогийн бүсэд маш олон тодорхойгүй зүйлс байдаг учраас клинерийг азтай байлгахын тулд өөр нэг уран бүтээлч хамгаалалтын зурлаг хийдэг. Бостон яг юу зур гэж ирэх өгсөн тул тэр хаяа headquarter дээр зураг зурдаг. Гэхдээ сүүлийн үед өөр хотод завгүй байгаа гинэ. Тиймээс инжин Canus Town руу явж түүнийг хайхаар болжээ. Инжин бүхэл бүтэн баг авч pantry хайхаар болдгоо. Түүний баг Занка, Рио, мөн Грис болон Флоу инжин багийн хэдэн хүн оржээ. Тэр Рудог тэдний нэгнээр нь танилцуулж ихэвчлэн 5 туслах авч явдаг. Энэ удаа No Man's Land руу илүү аюултай тулд зөвхөн 3 шилдэг туслагч аваад оронд нь гіврүүдийн тоог нэмэх гэж байгаагаа хэлдэг. Гэтэл том биетэй Дэлман гэгч гарч ирэн Рудо түүний хэмжээний өмнө бачимдлаа. Дэлман Рудогийн нүр рүү орилон түүний амьдралын түүхийг сонссон Чепер хүмүүсийн хоорондын ялгуурлан байгаа нь өөрийг нь уурлуулдаг гэдгээ хэлв. Тэр Рудо шиг гал цогтой хүмүүсийг үнэлдэг гэд өөрийн бүлэгт эсвэлэх гэж оролдоно. Гэтэл түүний хамтарч Таймис ирж түүнийг болиуллаа. Учир нь Рудо аль хэдийн Жин өөрийн фракстай эсвэлсэн болохоор булаах эсгүй гэж хэлнэ. Яг тэр үед инжин ирж Дэлманаас алдарт гал халуун үсийг нэгийг хэлж өгөхийг хүсв. Дэлмэн шүдэ зугаа Занка чихээ бөглөж удалгүй авраг ира саад бэршээлд бууж өгөлгүй уршлагын тулд гал цогтой эхэллээ. Түүний халуун дулаан үгс бусдад халдварлаж ихэндээ бодлсон Рудо эцэст нь бусдтай хамт чангаар хашгирлаа. Гэвч Canus Town руу чиглэсэн машинаараа явхад бүгд дуугаа хурав. Хэсэг хугацааны дараа тэд очих ёстой газараа очиж харж Рудо холоос нь нэг урдэл шиг зүйлийг олж харлаа. Тэгээд гайхширна. Хотын хаалганд хүрэхэд бүх ханан дээр графит зурсан байлаа. Харин түүний хамгийн их сонирхлыг татсан зүйл бол бөмбөгөөрөн маягийн том байгууламж байлаа. Там түүнд хотыг ихэнх нь тэнгэрээс ундаг хогноос хамгаалахын тулд ийм бөмбөг бүтээсэн байгуулалттай байдаг гэж тайлбарлав. Учир нь унаж буй хог хүн алдж мэдэх аюултай аж. Рудод үүнд гунигсанч Таймзи бурууг нь өөртөө бүү хүлээ. Энэ бол хог хайж байгаа хүмүүсийн буруу гэж хэлв. Гэтэл хотын хаалган дээр 2 ир орох гэж оролцсон ч хаалга нээлттэй мөртлөө үл үзэгдэх ханд мөргөөд орч чадсангүй. Харин инжин баг энгийнээр орж байгаа хараад тэд гайхав. Рудоч гайхсан бол инжин түүнд зүгээр л алхаж ороод үз. Хэрэв муу санаа байхгүй бол хаалга чамайг хорихгүй гэж тайлбарлав. Рудо шууд алхаж орох асуудалгүй өнгөрч чадсан бөгөөд тэр 2 ир бол үнэндээ зүгээр нэг дээрэмчин байжээ. Хот дотор ормогц Рудо бүрч олон графит зуран хоосон буддагны лаз харлаа. Инжин түүнд газрын дээрх хүмүүсийн олонх нь зураг зурах дуртай боловч хүмүүс тэдний урлагийг хүнддэггүй гэж хэлв. Canus Town-д хүмүүс хаа сайгүй газараас зурж чаддаг байхаар үүсгэсэн гихт цуурхалж байдаг гэж. Рудо тэд зүгээр зургуудыг харахаар ирсэн үү гэж асуугаад инжин тэд энэ нэг гіврийг хайхаар ирсэн гэдгээ хариулдаг. Инжин Рудод Canus Town-д ирсэн зорилгоо тайлбарлахад энд нэг гівр бий. Тэр урлагаараа хамгаалах шившлэг тавьж чаддаг гэж. Жишээ нь хэрэв тэр ханныг нэг удаагаар дайралтаас хамгаалахыг хүсвэл сэтгэл хөдлөлтөө Итали инструмент дээр шингээгээд хан дээр зурж түүнийг ич болгон хувиргадаг. Тиймээс хаалганы өмнө зогссон 2 итгээд хотод орж чадахгүй байсан юм. Гівр урьдчилан зурсан хамгаалтыг шившлэгээрээ үр дүнтэй байдаг гэж хэлдэг. Рудо ийм хүчийг сонсоод алмаар инжин тайлбарлаж байтал нэг хүүхэд түүн рүү гүйж мөргөөд газар унав. Инжин хүүхдийг өргөх гэж оролцсон ч тэр уйлж гүгээд явчихв. Рио түн хүүхэд уйлууллаа гэж инээгээд шоолдог. Удалгүй хотын дарга ирж инжин тэд найз Гобо хайж яваагаа хэлв. Гэтэл дарга гунигтайгаар Гобын нүглэнаас барсан гэж мэдэгдлээ. Тэр bodily pollution дурсан байв.
Гоб зөвхөн хоттой зурж сэтгэл ханамжгүй байгаад бохирдсон бүс рүү хүртэл явж зурдаг байсан бөгөөд тэндээ ихэнхдээ амны хаалтгүй ажилласан бололтой. Бүгдийн агаар биеийг нь дотроос нь идэж дуусгажээ. Энэ мэдээ инженерийг гүн зочролд оруулва. Тэр урд нь Гобыг ямар ч үед анхаарлаа сарниулахгүй хүн гэж магтаж байсан ч Рудогийн санаанд орж ирэв. Таймси түн тайвширхийг зөвлөж газар дээрх хүмүүсийн олонх нь ингэж бохирдлоос болж өгдөг гэдгийг хэлдэг. Хотын дарга хэлэхдээ Гоб өгөхийнхээ өмнө өөрийнхөө залгамжлалыг сонгосон бөгөөд тэр нь инжинг мөргсөн бяцхан хүүхэд Ремилийн ажээ. Витал инструмент буюу шидэт биерийг өвлөх явдал тун ховор боловч Гоб болон Ремилийн хоёр эгч дүүс шиг байсан тул хүүхдэд цаг өгч сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй гэж дарга санал болгов. Дарга уг гашуудаа автаж байхад Ремил гинэт босож уйлах цаг дууссан гэж тунхаглаад биерийн шүүрч аваад гүйж гарав. Бүгд араас нь даглаа. Тэр Ремилийн дээвэр дээрх будагны лаазтай хамт байгааг олж харав. Тэр Гоб хүн бүр уйлж байгааг хараад жаргалтай байж чадахгүй харин баяр хөөр урлагаар түүнийг үдий гэж хэлдэг. Ингээд тэр биерээ идэвхжүүлэн авраг болгож ургаад шидийн хүрт зурлаа. Будагны лаазууд гинт галын наадам будаг төхөөрөмж болон хувирч тэнгэрт өнгөлөг солонгоор солиуд засаж эхэллээ. Энэ мөч хот даяар урам өгч бүх хүмүүс уралдан зураг зурж эхэлдэг. Ремилийн инээмсэглэж харж энэ Гоб хүсэж байсан зүйл гэж инээллээ. Харин Рудо тэр охиныг хүч шийдэмгий байдлыг харуулгаа буюу 10 дугаар англиугаа орцгоё. Ремил биерээ идэвхжүүлэн томруулан газар дээр иж эдийн дугуй зурна. Ингэснээр будгийн лаас нь галын наадам шиг тэнгэрээ өөдөө өнгөлөг галт мөвлөг шиг болон хувирна. Хотын бүх хүмүүс тэр галын наадмыг хараад урам авч урлаг бүтээж эхэлнэ. Үүнийг хараад Рэлэн баярлана. Учир нь энэ бол Гобийн хүсэж байсан зүйл юм. Рудо түүнийг биширч харна. Удал Ремилийн Рудогийн нүүрэн дээр шинэ бүтээл зурна. Тэр Кловиг будалд хийсэн байлаа. Рудо огт таалагдсангүй. Харин Рэлэн түүний царайг хараад инээдээ барьж дийлэхгүй байлаа. Рудо уурлаж байсан ч инжийн даргатайгаа ярилцсан. Тэд одоо шидэтний залгамжлагчаа хэрхэн сонгодгийг мэдэж авлаа. Дарга хэлэхдээ Рэлэн бол яг Гоб шиг хөгжилтэй этгээд нэгэн. Инжин даргыг нийтд нь хэдэн шидтэн байсан талаар асуухад дарга Ремилийг бол 6 дугаар нь байх гэж. Учир нь шидтэнгүүд зөвхөн өөрийн урлагаар түүхээ үлдээдэг байжээ. Ремил Рудод өөрийгөө танилцуулж юу хаан зурулахыг хүсэж байгаагаа асууна. Өөрийгөө хүч зөвшөөрөлгүйгээр сайн ажилтгүй тухай ярив. Инжин үүнийг Гобийн хувьд ч бас тийм байсан гэж санана. Тэгээд даргаас бүх шидтэнгүүд ижилхэн хүчтэй байдаг эсхийг асуухад дарга тэд ижилхэн боловч бага зэрэг ялгаатай гэж хариулна. Инжин бодохдоо гол хэрэгсэл нь адил хүч өгдөг харин ялгаа нь хувь хүний зангаас болдог гэжээ. Гэтэл Ремил түүнийг үүсгэн. Тэр хэлэхдээ бид бүгд галзуу нөхдүүд болохоор адилхан хүчтэй байдаг. Тулааны талбар хүртэл бөмбөлөг цэцэг зурдаг энэ эрх чөлөө ба хүчний тухай зургаар тоглох дуртайгаас болдог гэв. Энэ залгамжлагчийг сонгох гол шалтгаан гэж тэр итгэдэг гэдгээлнэ. Инжин үнийг сайн ойлгохгүй тэгээд шидтэнгүүдийн адилхан сэтгэдэг болохоор адилхан хүчтэй гэж дүгнэнэ. Гэтэл Ремил үүнд санал нийлэхгүй. Тэр бид өөр сэтгэдэг. Өөр зүйл зурдаг гэлээ. Энэ инжинийг улам бидлүүлнэ. Дарга үнийг зогсоож урлагийн хүн эсвэл газар хавтгай гэдэг хүнтэй маргалдвал чи өөрөө солиорох болно гэж хэлсэн. Эцэст нь Рудо Ремилийн нуруунд дээр нэг том цохилтоор хамгаалдаг зураг зурж өгөхийг хүснэ. Ремил шууд биерээ тато хийдэг зүү болгон хувиргаж эхэлнэ. Үүнийг хараад дарга нь инжин хоёр гайхширна. Тэд эхэндээ Ремилийг нэгтээ татоны зүү олсон гэж бодсон ч өмнөндөө тэр биерээ хүссэн ямар ч багаж болгон хувиргаж чаддаг байжээ. Ремил хэрэгтэй үедээ биерийг хүссэн ямар ч багаж болгож хувиргаж чаддаг. Эцэст нь тэд түүний Рудогийн шивээс маягийн иж эдийг хийхээс зогсон. Харин Ремил хэлэхдээ хэрвээ тэр зүгээр л усанд уусдаг будгаар зурвалууд анх удаа усанд ороход л арилчихна. Гэхдээ тэр хурдхан шиг шог маягийн санаа олно. Тэр Рудогоос зөвшөөрөл авч ямар багаж хэрэглэхээ хэлэхгүйгээр иж эдийн хийхээр хүснэ. Ингээд зөвхөн Рудо дээрч биш бүлгийн бүх хүн дээр иж зурж өгнө. Тэгээд тэд бүгдээрээ буцаад өөрсдийн даалгавар руу явхаар шийднэ. Ремил нэгд дор 9 хүнд иж хийсэн болохоор ядарсан ч хаалга хүртэл тэдэртэй хамт явна. Хаалга дээр очсон инжин болон бусд нь өмнө таарсан 2 хөгийн этгээдийг харна. Тэд Ремилийн гар дах биерийг хараад уурлана. Тэд даргаас яагаад ийм жаахан хүүхдэд шидтний эрх мэдлийг өгчүү? Бид бол илүү дөрмжтэй байсан гэж асуув. Тэдний нэг нь алдартай уран зургийн тэмцээнд төрүүлсэн гайхуулж би бол илүү сайн шидтэн болно гэж мэдэмхийнэ. Гэвч дараа гинт чанга дугаар загнаж тэдний дуугүй болгоно. Тэр хэлэхдээ та нар шиг дүр эсгэгчнэр зөвхөн нэр хүнд хүсдэг.
жинхэнэ шиддэг ямар байхыг ойлгоогүй энэ хотынхан та нарыг муухай царайг харахыг хүсэхгүй одоохон алга болоорой гэжээ. Тэгээд тэр хоёр эцэндээ хурдан буцаад явчихна. Инжи нэгэ дарга уурлахаар амар шүү гэж хэлэхэд хаалган дэргэд байвал таны цусны даралтанд их муу гэж зөвлөнө. Бүгд машинаа унаад явхад Рудо Ремлийг баярлаа гэж хэлнэ. Ремл инээдтэйгээр би HQ дээр чинь тоглохоор удахгүй очно гэж. Ингээд энжин жолоо барьж тэднийг буцаад авч явна. Рудо HQ руу явж байгаагаа ойлгоно. Энжин түүний баталгаажуулах гэхдээ хэлэхдээ чи эхлээ жаахан бэлтгэлтэй учирна гэж. Рудо юу хүснийг нь ойлгоогүй байсан агуулхад очтол дотор нь янз бүрийн гайхамшигтай хог дүүрэн байлаа. Тэд бүхэл бүтэн эвдэрч хаягдаагүй төхөөрөмжүүдийг хараад Рудо шүсээ гожулна. Инжин түн чамд таалагдсан юм а 50 сонг энд ойролцоо хогийн араатан байхгүй гэв. Рудо галзуу мэт болж янз бүрийн хогон дундаас засах хэрэгсэл болох хамгийн гой зүйлсийг хайж эхэлнэ. Инжин түүнийг иймэрхүү юмд дуртай хараад зүгээр л инээмсэглэнэ. Харин тэд анзаараагүй нэг зүйл бол хогон дээрх жижигхэн телевизийг ажиллаж байгааг. Рудогийн бэлэтэй адилхан бэлэтэй нэг эргийн дүрс гарч байлаа. Удалгүй Рудо болон бусад HQ-гийн хурц эртэл нэгэн итгээд бэлэн боллоо гэж орилон огтно. Рудо тэр хүний хэн гэдгийг юу хийснийг ч мэдэхгүй байв. Хин нэгэн тайлбарлаж амжаагүй байтал хүлээн авахч эмэгтэй Гоб нас барсан сонссноо хэлээд эмгэнэл илэрхийлэх гэж байтал тэр солиотер яриаг нь яагаад таслаа гэж Рудо таны маск бэлэн боллоо гэж хэлнэ. Тэгэхэд инжин тэр хүнийг Август гэж танилцуулна. Тэр нь тэдний тоног төхөөрөмжийг хариуцдаг бөгөөд өөрөө бас уран бүтээлч болохоор жаахан солиотой нэгэн байлаа. Август өөрийгөө хамгийн сүүлийн бүтээлээ магтаж үнэхээр төгс босон гэж хэлнэ. Тэр Рудог огт уулзаагүй нойрсож байх үед нь хэмжээг нь авч дараа нь бүхнийг нь судалсан гэж ярина. Рудо маш их зочирдно. Учир нь Август түүний өрөөнд орж нүүрний хэмжээг нь авчээ. Август бүр азтай юм өөрөө түгжээгүй байсан гэж хэлэхэд Рудо бүр гайхшина. Рио бас нэмээд Рудо ихвчлэн баг унтдаггүй болохоор Август түүнийг унтж байхад нь олсон нь өөрөө ховор амжилт гэж хэлнэ. Тэр үед өмнө нь гарч ирсэн дүлгөөн сувлагч охин Август руу гүйж чи намайг бусдын өмнө эвгүй байдалд оруулж байна гэж зэмлэнэ. Гэхдээ Август үгээ тоохгүй Рудод итгэж чадахгүй байлаа. Ийм хоёр тис өөр этгээдүүд яаж нэг гэрийнхэн байдаг юм болоо гэж. Тэгээд тэд даалгавар руугаа явхад бэлтгэнэ. Барилгаас гарахад инжин Рудогийн хүзүүний зүйлтийг түр тайл гэж хэлнэ. Рудо үгийг нь дагахад бүлгийн бүх гишүүд хуруугаа зүсэж цусаа жаахан гаргаад зүйлтэн дээр тэмдэг үлдээн. Рудод энэ бүхэн жидвэрийн ёслол шиг санагдав. Гэвч инжин түн тайлбарлаж манай зүйлт бол холбоо барих төхөөрөмж цусаа хуваалцснаар цэвэрлэгч хоорондоо ярьж чаддаг юм гэж хэлнэ. Рудо асуухтаа газарт байгаа бүх хүн зүйлт зүүдэг үнэтэй холбоотой юм уу гэж тэгэхэд Рио бат. Энэ утас шиг ажилдаг. Бас цусаа солилцсон гэдэг нь үнэнч нөхдийн бэлэгдэл. Тэгэхээр надад маш их таалагддаг гэдэг. Рудо зүйлтээ дахин зүгээд ямар технологи ашиглаж байгаа юм бол гэж бодно. Дараа нь тэд магадгүй энэ бас гиверсийн хүч байх гэж таамаглана. Гэтэл бодолтой автаж байтал бүгд түүний сүдмээр харцаар шаштаж бид чиний цуснаас ч бас авах хэрэгтэй гэж хэлнэ. Рудо яаж орхин цус солилцох ёслол дуусны дараа бүлэг машиндаа сууж хэл хязгааргүй газар руу явна. Тэнд саадыг мэддэг эмэгтэйг олох хэрэгтэй ажээ. Рудо өмнө хогийн цэгээс олсон олон хог авч явсан байлаа. Инжин түнд эдгээрийг ихэнх нь хэрэг болохгүй учраас бид хөлөөрөө алхах ёстой. Чи бүгдийг нь авч явах боломжгүй гэв. Гэвч Рудо энэ бол бүгд нөөц ямар хэрэгсэл хэрэгтэй болохыг мэдэхгүй шүү дээ гэж хариулна. Удалгүй тэд Пента гэх улаан цөлийн газар руу хүрнэ. Энэ дэлхийн 5 хэл хязгаарын газруудын нэг юм. Таймын хамгийн түрүүнд улаан эсэн дээр буугаад шалгаж үзэхэд энэ нь эс биш харин зэв байжээ. Тэр үед тэр нэг хогийн араатан тэдний зүг маш хурдан ойртож буйг анзаарав. Бүлгийнхэн бусд нь бас харна. Инжин шийдээд Рудо чи эхний анги устгах гад үз гэжээ. Тэгээд Рудо шинэхэн нүрийн маска зүгээд эс рүү гулсан тултаанд орно. Дулаан эхлэхэд эмхтэй туслагч тэдний таарсан хогийн араатны тухай тэмдэглэл хөтлөн Рио 3 том хилэнц хорхоо шиг араатантай зэрэг тултан авраг хайчаар тасна. Хилэнцийг нэг хэсэг хол хаягдаж өөр нэг араатнууд хурж унахад тэр араатан өмнө нь зогсож байсан Занкагийн хийсэн гэж бодоод дайрна. Тэр араатан Занкаг түлхэж хаяхад Занка зөвхөн бултаж байгаад хамгийн зөв мөчөд хүлээн. Дараа нь тэр Стафараа араатны ирүүлгөө зөхнө. Занка Стафараа араатны жинхэнэ чадварыг нь гаргаж урдаа өргөс буудахад араатны толгой нэвт хадагдаж газар дээрээ үхнэ. Гэхдээ тэр амархан боломжгүй. Учир нь
өөр араатнууд зөндөө байгаа билээ. Тэр тулдах гэж байтал Инижи тусгай дайралтаар орж ирээд бараг бүх араатныг устгаж ганцхыг үлдээнэ. Рудо үлснийг өөрөө хийхээр шийдэж араатан руу дайна. Тэр кейбордыг гаргаж ирэхэд тулдана. Түүний хүч кейбордны нуугдмал чадварыг сэргээж алсад байгаа элсэн дунд нэгэн эмхтэй хүртэл түүнийг анзаарна. Дулаан дээр Рудо кейбордын warrior болгон хувиргач Twitter дээр эднүүдийг өөрсдийн төсөөлөл шигээ болгожээ. Тэр маш удаан бичдэг. Enter дармагч товчнууд агаарт хөөрөн Scorpion араатны сум шиг зөхөж ара нуруунд дээр нь хөөл гэдэг үгийг бичээд үнс болгон устгаж алга болгоно. Ингээд бүх араатнуудыг устгад Инжин улаан элсний дор нуусан хогийн шалгаж эхэлнэ. Энэ хооронд гэрс тэмдэглэл авч байсан дэмжигч охиныг имзэмлэнэ. Тэр бүх анхаарлаа амьд үлдэхэд зориулах ёстой. Ингэж байж тэмдэглэл хийвэл аюултай гэв. Гэхдээ охин хэрвээ би тулаанд дуусахыг хүлээвэл бүгд марчихна гэж тайлбарллаа. Рудо энэ хооронд маска цэвэрлэж байтал тоосон дундыг эмхтэйг харна. Гэвч тэр ойртож амжаагүй байтал Дээлмэн Тэми хоёр түүн дээр ирж түүний анхны тулааныг тоосноос болж хараагүй гэж чанга дуугаар хэлнэ. Рудо одоо би багч гэсэн хэрэгтэй хүн болсон байх гэж бодно. Гэвч Дээлмэн ярьж зогсоод өмнө нь ямар нэг зүйл рүү ширтнэ. Рудо эргэн харуул нэг охин инээмсэглэн хөвгөлтэй алхасаар ирж байлаа. Дээлмэн Тэми хоёр түүний хүнд нөхцөлд тохирохгүй хувцастай бас тэд түүнийг байгааг мэдрээгүй болгоос шимжилнэ. Бусдан ч мөн тэдэн дээр цуглаж Инжин бас Шерпэс хүмүүс ирж буцаж явсныг харсан гэж домогт гардаг эмхтэй байж магадгүй гэж бодно. Занка тэднийг олох арай эрт байна гэдэгч Инжин яадаг ч байсан ярилцаж зам асуух хэрэгтэй гин. Гэвч Риод шуудхан охиноос асуу чи Шерпэс ирсэн эсвэл буцсан хүмүүсийг харсан уу гэж охин тийм ээ гэж хариулна. Тэгээд Рио бид хайж явсан хүнээ оллоо гэж мэдэгдэн Инжин энэ удаа азтай байлаа гэж бодно. Тэр охины нэр нь Амон бөгөөд гинэд таниалгаж эмхийн агаар та нарын бид муу миний гэрт очиод 50 ярилцъя гэж урддаг. Рио шижиглэн Инжинээс зөвхөн ганцаараа очиод ярьсан дээр үг гэж асууна. Гэвч Инжин бүгдээрээ хамт орё. Хэрвээ ямар нэгэн муу юм зүйл бодож байгаа бол ярилцаж болно. Харин үнэхээр аюултай юм бол бүгд хамтдаа тулдахын дээр гинэ. Гэвч түүний төлөвлөгөө маш муу болж хуурна. Амоны гэрт очиход зөөлөн тоглоом эвгүй хүүгүүлтэйгээр дүүрэн байв. Үүнийг хараад Инжин бөөлжөөд унаж ухаан алдна. Харин зөвхөн Рудо ухаантай үлдэж юу болж байгааг ойлгох гэж хичээдэг. Амаа муухай нэмсэглэн түүний 11-р ангийг эзэхэй. Клипидос гарч ирэхдээ Инжин гинэд дотор нь муужирч ундаг. Одоо зөвхөн Рудо ухаантай үлджээ. Тэр юу болж байгааг ойлгох гэж ордоход Алуми түүнийг хараад муухай нэмсэглэв. Бүх зүйл нэг цагийн өмнө эхэлсэн юм. Тэр үед Рудо болон түүний найзууд Амогийн дагаж явахаар шийдсэн байлаа. Гэхдээ тэд түүний жинхэнэ санааг мэдээгүй байв. Амон тэднийг өөрийн гэр рүүгээ дагуулж өтсөн бөгөөд тэр гэр бүл нь маш өндөр самхагт байлаа. Самхагийн бүх талаас нь хад чулуу тулж барьсан байдаг. Бүгд гайхаж ийм газар ийм өндөр барилга байдаг гэж бодоогүй байв. Рудо дотроо энэ самхаг бөмбөлөг рүү хүрч болох уу гэж бодов. Гэхдээ самхаг нь түүний бодсноос намхан байлаа. Амон хаалга онгойлгон дотогшоо орцгоо гэж хэлв. Тэд орж ирэхэд дотор нь том гимжилсэн сойжилсан хаалга байв. Крис энэ газарт юу ч таалагдахгүй байна гэж хэлв. Амон тэдэнд энэ бол зочны өрөө жаахан замбраагүй байна. Харин миний өрөөнд орё гэж хэлв. Тэд цэвэрхэн сайхан байшин дотор шатаар дээш гарч яв. Замдаа Амон гадаах муухай хий орж ирдэггүй. Тиймээс маска аваарай. Миний гэрт маск зүүх нь айдас төрүүлэн бас бүдүүлэг гэж хэлв. Тэд өрөөнд нь ороход бүгд маска авлаа. Амон тэдний царайг хараад гайхав. Тэд ч бас өөрийг нь хараад гайхжээ. Ийм ийсэн цөлд ийм сайхан өрөөтэй байна гэж бодоогүй. Амон за та нар яг юу ярих гэж ирсэн юм бэ гэж асуухад Рудо Инжин хоёр бие биенээ харснаар Рудо бөмбөлөг рүү явж чаддаг хүмүүсийн талаар илүү ихийг хэлж өгөх чадах уу гэж асуув. Амон энэ сэдвийг дургуйтсан ийм уйдгартай зүйл битгий хайр дурлалын тухай ярий гэв. Бүгд гайхав. Тэр надад сайхан үнэртэй хүмүүс таалагддаг. Үнэр нь харинаас нь илүү чухал гэж хэлв. Рудо дотор эн чин Танингерогийн дүү юм биш үү гэж бодов. Тэгтэл Амон гинэд агаар үнэрлээд надад хамгийн сайхан үнэртэй нь ард байгаа том залуу байна гэж хэлээд солиоттой инэв. Рудо айж эхлэв. Тэгээд Инжин яриаг авлаа. Тэр бидэнд мэдээлэл өгөхийн төлөө чи хайр дурлалын тухай ярмаар байгаа юм уу гэж асуув. Амон үүнийг сонсоод уурлаж та нар бүгд муухай хүмүүс намайг ашиглах гэж ирсэн гэж хашгирлаа. Тэр би та нарыг ирэхэд баярсан. Гэхдээ та нар намайг ашиглах гэж ирсэн байна гэд орилж эхлэв. Инжин буруу зүйл хэлснээ ойлгов. Тэгээд гинэ чи надад үнэхээр таалагдаж байна гэж хэлв. Алтаагаа дасгаж бүгд зочив. Гэхдээ Амон үүнийг худлаа гэдгийг ойлгосон тул надад худал хэлдэг хүмүүс таалагдгүй гэж хашгирдаг. Инжин юу хийхээ мэдэхгүй болж дараагийн үг нь бүр доортов. Чи
хувцаа жаахан халахал би чамайг харахаар анхаарал сарнаад байна гэж тийм утгагүй марина. Тэгээд Аман бүрэн уурлаж ухаан алдтал нь галзуурж орилж эхлэв. Аман эмэгтэйчүүдийн эрх чөлөөгүй байлгах гэж оролддог ирчүүд хамгийн муухай хүмүүс гэж хэлээд өөрийнхөө хүчийг идэвхжүүлвэ. Инжинтэй ерөнхийдөө бол дулдгаар шийднэ. Инжин анхнаасаа энэ охин ер бусын хүчтэй гэдгийг мэдэрч байсан. Гэтэл рүүдээ анзаарч Амагийн гутлан дээрх тэмдэг нь өөрийнх нь бээлийн дээрхтэй яг адилхан байв. Тэр охины хүчтэй ямар нэгэн холбоотой байгааг мэдэрлээ. Энэд Аман Дээлмэн буудаарай гэж хэлв. Энэ чинь юу гэсэн үг болохыг ойлгоогүй. Гэхдээ эргээд хартал Дээлмэн ус цацагч хоолоо барьж байв. Энд юу ч болж байгааг ойлгох завдалгүй байдал Дээлмэн Санжир усны хүчтэй дайралтаар буудаж түүнийг унгав. Бүгд гайхан зочид чи яагаад тэгсэн юм бэ гэж асуухад харин Дээлмэн өөрийн ухаангүй ховстуулчихсан байдаг. Руда уурлан Аман чи Дээлмэнд юу хийсэн бэ? Тэрний гутал миний бээлэтэй адил тэмдэгтэй юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэж асуув. Гэвч Аман түүнийг тоосонгүй. Харин та нар ямар хүмүүст илүү дуртай вэ гэж асуулаа. Тухайн үед бүгд дуугүй болов. Аман яагаад та нар дуугарахгүй байгаа юм бэ? Инхээр яриа сонирхолгүй болдог. Би ховорхон зочид авдаг. Тэгэхээр бүгд хөвгөлтэй бай гэв. Аман би зочдод их хайрладаг. Гэхдээ инжин шиг ууртай хүмүүс надад таалагддаггүйгээд инээ. Тэгэхэд Зэна урагш алхаж тэр нь энэ галзуу охинтой яаж харилцахыг ойлгосон байлаа. Аман зөвхөн хоёр төрлийн хүнд анхаардаг. Түүний тоглоомд оролцдог эсвэл түүнийг зогсоох гэж оролддог хүмүүст. Зэна хоёр дахь хөлбөрийг сонгож тэр чи миний дайсан би чамайг ялна гэж хэлв. Аман үнийг сонсоод үл чи надад ингэж муухай үг хэлэх гэж юу? Би юу буруу хийгээгүй шүү дээ гэж хэллээ. Зэна үг хэлэхийн өмнө Дээлма гинэд түүнийг хүчтэй зохих гэж дайрлаа. Зэна дөнгөж амжиж болтов тэр ойлголоо Дээлма Аманд хянагдаж байна. Гэхдээ энэ хяналт бүр гүнзгий байлаа. Дээлмэн ууртайгаар чи яаж Аманы шиг эмзэг охинд тэгж муухай үг хэлж чаддаг юм бэ гэж хашгирлаа. Тэр Аманы өмнө зогсоод би түүний хамгаална хинч түүнд хүрч болохгүй гэж хэлв. Бүгд Дээлманы тархиа агуулгасан байна гэж бодсон ч таамаг үгүй тэр чин сэтгэлээсээ ярьж байна. Тэр одоо өөрийн хүслээр ингэж байгаа гэв. Түүнийг ойлгосон гэвч Амаа энэ том залуу чинь олон жилийн турш миний шүтэн бишрэгч байсан гэж хэлв. Энэ бусдад итгэмээргүй санагдсан. Дээлмэн зүгээр нэг охины төлөө найзуудаас урахгүй шүү дээ гэхэд Аман итгэлээр тийм ээ тэр намайг туслахын тулд бүгдээс нь урна гэж хэлв. Тэгээд Дээлмэн өөрийн ус засагчаа зэвсгээ идэвхжүүлэн биедний хүч нэмэгдүүлэн бүр том болов. Бүгд улдааны бэлдэв. Руда яагаад би хаан ч явсан байнга зодон эхлүүлдэг юм бэ гэж дотроо бодов. Гэтэл гинэд хэн нэгэн дотроос минь тийм ээ чи буруу замаар явж байна. Муу хүний цус хаач явцсан асуудалд дагуулдаг гэж хэлэх шиг сонсогдов. Руда өөрийгөө буруутгах сэтгэлээр унаж эхлэв. Гэтэл тэр Дамогийн дуу сонсогдов. Тэр миний бас нэгэн шүтэн бишгч энд байна гэж хэлв. Тэр би зүгээр л та нар бүгд энд үлдээд хамтдаа хөгжилдөхийг хүсэж байна. Харин хэн нэгэн энэ хөгжилдөө саад болвол би өөрийн хоёр дахь шүтэн бишрэгчээрээ шийдүүлнэ гэж хэллээ. Руда гинэд аимшигтай зүүдний орлоо. Тэнд Шиперийн хамгаалагч түүнийг халахлаад хахаар иржээ. Тэр айз амьсгаан давчдад зогсов. Гэтэл нэгэн хамгаалагч түүнд рүү дайрлаа. Аз болоход Тимиси түүнд туслан түүнийг Дээлманы дайралтаас нь аварч чаддаг. Тимиси Дээлманы хүчтэй зэвсэг бол ус засагч хоолой юм. Тэр ургамалт ус өгөх дуртай байсан болохоор ийм чадвартай болсон. Тэрний хоолой зогсон бүх зүйлс ус шингээгээд хүний биеийг хөрвөлтөрч бас хэд их ус шингээж бөмбөлөг шиг хагарч хөвгдөг болдог. Гэхдээ Дээлмэн хүн рүү ийм хүчтэй хүч хэрэглэж байсан удаа байхгүй гэж тайлбарлав. Тимиси хэлэхдээ Дээлмэн инжингийн араас нь ус засаж унагсан. Гэхдээ яаж анзаарагдaltaгүй тэгж чадсан юм болоо гэж гайхав. Тэгтэл Тимиси хоолой үзүүр дээр янз бүрийн тохиргоо байдаг. Тэр чимээгүй цацдаг тохиргоо хэрэглэсэн байх гэж хэлв. Тэгэхэд нь Рио та нар дэндүү их яриад байна. Бидэнд илүү том асуудал байна. Дээлмэнийг тайвшруулах хүн хэрэгтэй. Үгүй бол тэр бүгдийг нь ялна гэд өөрөө тэр ажлыг хийн гэж хэлв. Рио том биетэй Дээлмэн руу алхаж очив. Бүгд чи дэндүү аюултай зүйл хийж байна гэж хашгирлаа. Гэвч Рио Амоныг энд бас нэгэн шүтэн бишрэгч байна гэсэн үгийг санаад ирчүүдэд итгэж чадахгүй байв. Тэр эргэж харахад Занка урдаа хар гэж хэлв. Рио эргэдэл Дээлмэн түүн рүү усны хүчтэй урсгалаар засаж ханд нүх гаргав. Аз болоход Рио төрүүлж ултаж амжсан юм. Амо инээж чи найзуудтай итгэхгүй болохоор ийм зүйл боллоо гэж хэлв. Тэр хэрвээ бүгд миний хэлснийг дагаад хайр дурлалын талаар ярьсан бол ийм зүйл болохгүй байсан гэлээ. Амон дахин одоо ч гэсэн та нар надаас хайр дурлалын тухай асууж болно гэж хэлв. Тимиси түүнийг үнэхээр галзуу юм байна гэж бодов. Тэр Руда руу харж бос Руда гэж хэлв. Гэхдээ Руда айцтайгаа жижигэн зогсож байв.
Рудагийн толгой хий юм улам хүчтэй болж байв. Тэр одоо Тамузи Занко хоёрын Шиперигийн цагдаа нар шиг харагдаж яаж энд ирчих вэ гэж айхав. Бүгд юу болж байгааг ойлгохгүй байтал агаарт нэгэн сонин үнээр гарч ирлээ. Рудож бас үүнийг анзаарч түүнийг харж би бүх зүйл дахин өөрчлөгдөв. Тэгтэл Амонгийн дуу гарч ирээд ихэнх хүмүүс өнгөрсөн дурсамжаа ярихдаа харсан сонсон зүйлээ боддог. Харин би үнэрийг нь боддог гэж хэлв. Тэрний дүр гинэд өөрчлөгдөн чинь надад хайртай хүмүүсийн тухай ярихгүй бол би чамайг дурсамжууд руу чинь буцааж оруулна гэж хэлдэг. Амонгийн Чивава болж хувирлаа. Тэр бол Шпери дээрх Рудод таалагддаг ганц охин байсан юм. Орчинд бас өөрчлөгдөж тэд анх уулзаж байсан уулын орой дээр иржээ. Рудо итгэж чадсангүй хуурамч яваад түүний өгч байсан тоглоомыг гаргаж ирээд би үүнийг үрд хадгална гэж хэлв. Гэхдээ Рудо уурлав. Тэр охин уг тоглоомыг хайж байсан шүү дээ. Рудо өнгөрсөн зовлонгоо яг л кино шиг дахин мэдэрч байлаа. Тамузи ойлгов. Амон хүмүүсийн хий үзэгдэл харуулж өөрийнх нь талд оруулдаг юм байна. Амон би ямар нэгэн зүйл харуулдаг вэ? Харин миний гутланаас гарч би үнэр хүмүүсийн сайхан дурсамжийг санахад хүргэдэг. Тэгээд л тэд намайг хамгаалж эхэлдэг гэж тайлбарлав. Тэгтээ тэр хэд их ярьчихсанаа ойлгов. Тамузи ба Занко хоёр маска буцаага зүгээд үнэрийг хаавал бидэн зүгээр байх болно гэж Занко бүх дурсамж сайхан байдаггүй. Хэрвээ хэн нэгэн өмнө хайрлаж байсан хүнээ одоо үзэн яддаг бол Амогийн хүч өөр дээр нь иргэн гэж хэлв. Амон урд чи намайг басамжилж байна гэд миний хүч зөвхөн хүмүүсийг ад жаргалтай тусамжлуулж буцаадаг гэж уурлав. Рудо дотор нь сэтгэл хөдлөл ихээр хөдөлж байлаа. Тэр Чива дууртайч бас түүнийг хайрладаг хэвээр байв. Сайхан дурсамжууд нь давмгаалж тэр охиныг хамгаалах хүсэлтэй болов. Рудо Тамузи Занко хоёрын Шиперигийн цэргүүд гэж эндүрвч Чиваг хамгаалахын тулд тэд рүү дайрч эхэллээ. Хуйлангийн түлхэж унгав. Занко Рудо бойл гэж орилсон ч Рудо түүнийг огт сонсч чадахгүй байдаг. Би өмнөх шигээ сул доороо биш би хайртай хүмүүсээ хамгаалах хүчтэй болсон гэж ууртай аширнаа. Тамузи Занко хоёр одоо байдал маш аюултай боллоо гэж ойлгов. Гэтэл байдал бүр дордов. Рио Фло хоёр Амонгийн ич эдгэнд нь автж Амонгийг хамгаална гэж хэлээд түүний зүг алхаж эхлэв. Одоо зөвхөн Зэна Тамази гэрий гурвал ухаантай үтжээ. Тэд яахаа мэдэхгүй байтал Тамази найзуудаа аврахын тулд би өөрийн хүчээ ашиглахаас өөр аргагүй боллоо гэж шийднэ. Тэгтэл дээлмэн гинт нэг зүйлийг сандаг. Тэгээд 11 дугаар анги энэ үрээд дуслаа. Тун утгагүй 12 дугаар ангийг хийнэ. Тэгээ та бүхэн хүсэж байгаар хүсэж байна гэж хүчээд тун удны хээ үсэг бичээрэй.